5 гарагийн орой минь төргийн үзэгчтэй Монгол телевизийн цамкаас үзэгч та бүхэн 5 гарагийн хүч бүр хүрдэг нүүл шийдэл хилцүүлэг нэвтрүүлэг эхлэхэд бэлэн болоод байна. Энэ удаа бид бүхэн давхар иргэншил сэдвийг сонгож авсан байгаа. Манай редакч чухам яагаад энэ сэдвийг онцлогуулсан талаар бяцхан сурвалжлага үзээд студид ирсэн зочдтойгоо танилцъя. Харьяатын тухай хуулийн 4-ийн 1-т Монгол улсын харьяат нэгэн зэрэг гадаад улсын харьяат байгааг зөвшөөрөхгүй гэж заажээ. Мөн хуулийн 7-гийн 1-т эцэг эх нь хоёулаа Монгол улсын харьяат байсан үед төрсэн хүүхэд Монгол улсын нутаг дэвсгэрт буюу түүний гадна төрснөөс хамаарахгүй Монгол улсын харьяат байна гэж заасан байна. Өөрөөр хэлбэл гадаад улсад төрсэн хүүхэд Монголын харьяат байх хуультайж давхар харьяалал зөвшөөрдөг улсад төрсэн хүүхэд Монгол улсын харьяат байж болохгүй байх зөрчил үүсэж байгаа юм. Мөн үндсэн хуульд Монгол улсын иргэнийг харьяатаас хасах, эх орноосоо хөөх, өөр улсад шилжүүлэн өгөхийг хориглох хуулийн заалт байдаг нь хоёрдмол харьяаллын асуудлыг шийдэх шаардлага үүсгэж байгаа юм байна. Өөрийнхөө сонголтоор хилийн чандад зорчоод ажиллаж амьдраад гадаадад суралцаад хоорондоо гэр бүл болсон Монгол улсын иргэдийн дундаас төрсэн хүүхэд тухайн улсын иргэд ялангуяа хөрсний зарчмаар төрсэн улсад төрсэн хүүхдүүд маань Монгол улсын харьяат болох боломж нь энэ хуультай ингээд харшилтаад байгаа учраас иргэд маань ингээд элчин сайдын яамд дамжуулаад ингээд гадаад харилцааны яамд сүүлийн жилүүдэд маш ихээр юм хүсэл тавьдаг болсон юм аа. Гадаад харилцааны яамд 172 улс орны хууль эрх зүйн байдлыг судалж үзэхэд 49 улс давхар харьяат байхыг зөвшөөрдөг бол 52 улс зөвшөөрдөггүй, 71 улс нь онцгой тохиолдолд давхар харьяат байхыг зөвшөөрсөн байдаг байна. Харин манай улс цаашид ямар зарчмаар явах вэ гэдгийг шийдэхээр харьяа байгууллагуудыг оролцуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа юм. Давхар харьяаллыг шийдэх асуудал нийт иргэдэд хамааралтай бус хөрсний зарчмаар иргэншил олгодог улс орнуудад төрсэн хүүхдүүдэд хамааралтай байх юм байна. 1998 оноос хилийн чандад төрсэн 5,000 гаруй хүүхдүүд байна. Тэгэхээр эдгээр хүүхдүүд маань бол төрсний гэрчлэгээ авсан хүүхдүүд гэж ойлгож болно. Тэгэхээр эдгээр хүүхдүүд дотроос 2800 3000 орчим хүүхэд хөрсний зарчмаар буюу жишээл Америк, Австрали, Их Британи зэрэг хөрсний зарчмаар иргэншлээ автоматар олгодог орнууд төрсэн хүүхдийг ярьж байгаамаа. Тэгэхээр зөвхөн Монгол улсын иргэн эцэг эхийн дундаас төрсэн Монгол хүүхдийг Монгол улсын харьяатыг хадгалах асуудлыг судлах үүрэгтэй ийм ажлын хэсэг ажиллаж байгаа шүү гэдэг хэлмээр. Хөрсний зарчмаар иргэншил олгодог улс орнуудад төрсэн Монгол хүүхдүүд Монгол улсад оршин суух 5 жилийн зөвшөөрөл авч 3 жилээр зөвшөөрлөө сунгаалдаг байна. Тэд 16-наас хүрээд хөрсний зарчмаар төрсэн улсынхаа иргэн болох уу? Эсвэл тухайн улсынхаа иргэншлийг цуцлуулж Монгол улсын иргэн болох уу гэдгийг шийддэг юм байна. Мөн Монгол улсаас үрчлэгдсэн хүүхдүүд Монгол улсын харьяатаа хадгалсан хിവэр байдаг бөгөөд 16-наас хүрээд аль улсын иргэн байхаа шийддэг байна. Тэдгээр хүүхдүүд гадаадын иргэн харьяатын газарт хоёрдмол харьяаллын бүртгэлтэй байдаг байна. За манай байгууллагад хоёрдмол харьяал үүсгэсэн иргэд ханддаг. Энэ иргэд нь дэлхийн нийтэд 30 гаруй улс хоёрдмол харьяаллыг хүлээн зөвшөөрдөг. Тэгээ манай улсын иргэд хоёрдмол харьяал үүсгэсэн нэлээд иргэд байдаг. Энэ иргэдийг бүртгэлжүүлэх манайх үүднээс хоёрдмол харьяаллыг анкетыг бүртгэж манайх бүртгэлжүүлж хүлээж авдаг. Энэ оны 4 сарын байдлаар Монгол улсын иргэний харьяаллаа сэргээн тогтоолох хүсэлт гаргасан харьяалалгүй 3 иргэн Монгол улсын харьяатаас гарах хүсэлт гаргасан 63 иргэний хүсэлтийг Монгол улсын ерөнхийлөгчид уламжилжээ. Харин хоёрдмол харьяаллын хуулийн асуудлыг шийдэхдээ хатуу нарийн хязгаарлагдмал байдлаар батлах шаардлага байгаа гэж гадаад харилцааны яамнаас мэдээлсэн юм. Харин Монгол улсын ерөнхийлөгч Элбэг Дорж 2016 оны 12 дугаар сард өөрийн Facebook хуудасаараа дамжуулан давхар бас хоёрдмол иргэншил гэхээр үе үе гардаг юм. Би Монгол улсын засаг төрийг төлөөлж байх бүх хугацаанд энэ яриаг ницааж болохгүй гэдэг хатуу байр суурь баримталж ирсэн. Монгол улс давхар иргэншлийг хизээч хүлээн зөвшөөрч болохгүй. Монгол улсын иргэн энэ бол зөвхөн Монгол улсын иргэнд түүний үр хүүхдэд заяах онцгой эрх юм. Алт амлсан ч харь орны иргэнд давхардуулж Монгол улсын иргэншил бүү алга. Энэ бол Монгол төрийн сахин хамгаалж ирсэн цаашид ч хэлбэрлэлтгүй баримтлах бодлого юм гэж бичиж байжээ. За энэ сэдвээр ярилцахаар бид студид 6 зочтой урьж авчираад байна. Би баруун гар талаас танилцуулъя. Гадаад харилцааны яамны консулын газрын захирал Ариун Болд хүрэлцэн ирсэн байна. Хилийн чандах монголчуудын зөвлөл төрийн бүс байгууллагын ерхий нарийн бичгийн дарга мөнхтөл ирсэн байна. Олон улсын харилцааны хүрээлэнгийн судлаач доктор Сувд Эрдэнэ иржээ. За миний зүүн гар талд улсын хурлын гишүүн гадаад харилцааны сайд асан Болд хүрэлцэн ирсэн байна. Монгол Улсын их сургуулийн олон улсын харилцааны сургуулийн олон улсын харилцааны тэнхимийн эрхлэгч доктор Дид профессор Бат Тогтох хүрэлцэн ирсэн байна. За мөн хуульч Алтан Гэрэл хүрэлцэн иржээ. Тэгэхээр бид бүхэн ГОГО-ЦИГ имэн дээр уламжлал ёсоор баасан гарагаас эхлэн санал асуулгыг явуулсан байгаа. За Монгол эцэг эхтэй гадаадад төрсэн хүүхэд
давхар иргэншил авах нь зөв үү гэдэг санал суулгад одоогийн байдлаар 556 онлайн хэрэглэгч санал өгсөн байгаагаас зөв гэж 65% нь үзсэн бол буруу гэж 26%, за мэдэхгүй байна гэж 4%, давхар иргэншлийн асуудлыг ойлгодоггүй гэж 5% нь хариулсан байна. Тэгэхээр хамгийн эхний асуултыг бол одоо яг ямар ажил гадаад хэргийн яам дээр явж байгаа талаар сонирхмоор байна. Давхар иргэншлийг олгох асуудлаар олон нийт бол одоо ийм байр суурьтай байна гэж бид одоо бага хэмжээгээр ч гэсэн таамаглал тогтоож болж байна шүү дээ. Тэгэхээр өмнө нь бас манай редакц мэдээ сурвалжлага бэлтэж байхад зарим нэг орныг онцлон судалж байгаа гэсэн. Тэгэхээр та ажлын схем явцын талаар бидэнд танилцуулаач, ариун бол захирлаас. За нийт үзэгчдэд энэ өдрийн амгалан айлтгая. Гадаад харилцааны яамны төрийн нарийн бичгийн даргын тушаалаар гадаад харилцааны яам, гадаад иргэн хариатын газар, оюун нэмж улсын бүртгэлийн ерхий газраас бүрдсэн энэ Монгол улсын иргэн аав ээжээс төрсэн хүүхдийн харьяаллын асуудлыг шийдвэрлэх асуудлаар ажлын хэсэг гэсэн юм ажлын хэсэг байгуулагдсан. Өнгөрсөн хугацаанд бол бид нэг 4 удаа нийлж хуралдлаа. Хуралдах хугацаанд юуны өмнө эхлээд оюуны өмнө улсын бүртгэлийн ерхий газраас бид нар бүх одоо энэ статистик мэдээллүүдийг бол гаргаж авсан Монгол улсын харьяат байж байгаа хэрэгэд харьяатаас орсон гарсан гадаад иргэн харьяатын их газруудаас бас энийг авсан байгаа. Төрөний яс сурвалжлаган дээр дурдж जैन хүүхдүүдийн асуудал гэдэг. Бидний ярих хугацаанд энэ хүмүүсийн тоо бол өсчид байдаг л да. Амьдрал учраас. За тэгээд тулгуур барьж байгаа зарчим маань бол энэ харьяатын тухай хуулийн 7-гийн 1 дээр Монгол улсын аав, Монгол улсын ээжээс төрсөн хүүхэд энэ хүмүүсийн одоо бүртгэлийн тухай дүрэн хууль байх ёстой. Тэрэн дээр одоо Монгол улсын иргэн гэж хүүхдийн төрснийг гэрчлэгээ өгч гисэн энэ асуудлууд байж байгаа. Бодит амьдрал дээр үүсчихсэн хоёрдмол харьяаллын асуудал байж байгаа. Тэгээ энийг бол одоо шийдэж өгөөч, ямар нэг байдлаар судлаа төр засгаас одоо аль нэг талд нь гаргаж өгөх асуудлыг бол ер нь эртнээс тавьж байгаа л да иргэдийн хувьд. Энэ дээр бол бид нар бас бодиттой судалгаатай ийм одоо хариу өгөх ийм зорилготой ажлын хэсэг байгаа. Тэгээ ерөнхийдөө бол түрүүний ярьжсэн 3000 орчим хүүхдийн асуудал бол гараад байгаа юм байна. Энэ бол одоо манай Монгол улсын хуулиар харьяатын бүртгэлийн дагуу одоо төрсний гэрчлэгээ өгч байхад нөгөө улснаас өөр харьяатын паспортыг өгчөөд ийм л зохицуулттай газар төрсэн хүүхдүүдийн асуудал байна. Гэхдээ энэ бас хязгаарлагдмал да, энэ одоо давхар асуудал бол өрмөсөн хадгалагдаад байдаггүй. Ямар үед энэ дуусахын, ямар үед энэ зөрчилдөхийн асуудлаар бид нар бас эргэцсэн хувьд судалгаагаа төрийн алба, цэргийн алба, улс төрийн албад сонгохын асуудал бол угаасаа тэр цаад улсын хуулиар одоо тэр харьяаллаа бол алддаг юм үйлт юм бэл. За баярлалаа. Тэгэхээр сайн нэвтрүүлгийн ихэнд гарсан сурвалжлаган дээр бас үндсэн хуультай зарим манай хуулийн заалтууд бол зөрчилддөг гэсэн зүйлийг манай редакцийн сэтгүүлч бас бэлтгэсэн байна. Тэгэхээр болд гишүүний хувьд та гадаад харилцааны сайдаар ажиллаж байсан яг энэ чиглэлээр та хууль тогтоогчийн хувьд болон сайдаар ажиллаж байхад ер нь хийж үзсэн судалгаа байдаг уу? Энэ дээр энэ 3000 хүүхдийн асуудал гэхээр 1000 Монгол хүүхдүүдийн асуудлыг одоо Монгол хүүхдийн авах ёстой иргэншилтэй зүг давхар Монгол улсын иргэдэд олгогдож байгаа боломжууд, бололцоонууд маань бас давхар хаагдаад явж гинөө гэсэн одоо санаа зовнил байгаа болохоор энэ аав ээжүүд харьяа консул элчиндээ хандаадах шиг байна л да. Тэгэхээр энэ дээр та ямар байр суурьтай явдаг вэ? Тэгээд тухайн үед бол энэ асуудлаар мэдээж хэрэг байнга л одоо иргэд хандж байгаа бид судалж үзсэн тийм ээ. За тодорхой судалгаатай болохын тулд энэ гадаад байгаа иргэдийн энэ сайн дурын байгууллагуудыг зохион байгуулж тэдний анхны чуулганыг хийж ер нь бол энэ талаар бол Монголын төрийн бодлого, байр суурь, нөхцөл байдлыг бол ойлгуулад бол нэлээд одоо зэгцэрсэн байсан гэж бид хардаг. Их хурл дээр ч гэсэн нэлээд том хэлэлцүүлэг тодорхой хуулийн хүрээнд явагдаад тэр хуулийн үед ч гэсэн хэлж байгаа үед би бас байр сууриа нэлээд тодорхой илэрхийлж байсан. Монгол улсын иргэн гэдэг бол өнөөдөр зөвхөн хүүхдийн мөнгөний асуудал биш ээ. Энэ бол одоо үн төлбөргүй хувьцаа авах, үн төлбөргүй газар авах ер нь бол маш тийм ирээдүгөө харсан том асуудал. Тэгээ энэ иргэдийн хувьд бол үнэхээр сонголт байгаа. Үнэхээр одоо тэр хүүхэд нь тэр харийн орны иргэн болоод тэр орныхаа соёлыг хүлээмжшөөрөөд ингээд өөр улсын иргэн зөвхөн Монгол гаралтай. Ингээм бол бид нэг өөрөөр хана. Эсвэл эргээд яг жинхэнэ Монгол хүмүүжлээ аваад Монгол улсын иргэн гэдэг тэр одоо бахархлаа өөрийн болгоод ингээд Монгол улсын иргэний авдаг тэр бүх одоо давуу талыг бол эдлэх юм бол энэ бас тустай асуудал. Тэгээ өнөөдөр энэ асуудыг ингээд дахин хөндөө сөхөөд байгаа нь бол өөрөө бол би нэг яг зохимжтой үгүй гэдэгт эргэлзэж байгаа. Гэхдээ нэгэнд
одоо ингээд олон нийтийн хэлцүүлэг болчихсон тийм ээ. Энэ дээр бол маш бодиттой одоо шууд хариугаа өгч хэрэгтэй тийм ээ. Сая ч гэсэн одоо илэрхийлж байгаа байр сууд дээр та бүхэн харлаа. Ерөөсөө Монгол улс бидэнд бол энэ дээр өнөөдөр хуулиндаа өөрчлөлт оруулаад энэ дээр одоо цоошин нөхцөл байдал үүсгэх шаардлага бол байхгүй маа гэж. Ийм л ерөнхий байр суурь миний хувьд байдаг. За баярлалаа. Тэгэхээр мөнхтөл хөдөлгөөний хувьд хилийн чандах монголчуудын зөвлөлд хэдэн оронд байгаа монголчууд байдаг юм бол за эндээс давхар иргэншил одоо хүүхдүүдтэй авах хүсэлтүүд танаа байгууллага дээр дамжиж ирдэг үү? Ирүүл ер нь аль улсад байгаа монголчуудаас илүү их хүсэлтүүд ирж байна. Тэгэхээр манай зөвлөл маань бол бүтцийн хувьд бол ер нь дэлхийд даяар үйл ажиллагаа явуулж байгаа монголчуудын сайн дураар эвлэлд нэгдсэн төрийн бас байгууллагуудын нэгдсэн зөвлөл хэлбэртэй байгууллага болд гишүүн сайд дээр байх үед бид нэр 14 онд байгуулагдж исэн юм зөвлөл байгаа. Тэгэхээр гадаад байгаа иргэдийнхаа нийтлэг эрх ашигын төлөө бид нар бол нэгдсэн дуу хоолойтойгоор төр засагтайгаа байна уу, гадны олон улсын байгууллагатай байна уу, харьцах зорилготой байгууллага байгаа. Тэгэхээр ихэнх бол асуудал бид ер нь бол гадаад байгаа иргэдэн маань аль болох одоо эх орондоо бид нэр өөрсдийнх нь боломжоор соёл нэмрээ оруулахыг хүсэж байна. Энд дээр ч гэсэн бас төр засаг манаас нэгдсэн бодлоготой биднийг бас авч хилцдэг ийм жишгтэй байгаасаа гэдэг үсдэг нийтлэг бол эрх ашиг асуудал байгаа. Давхар иргэншлийн асуудал бол яхаарахгүй бол ихэнх нь бол дандаа Америкийн нэгдсэн улсаас ирж байгаа. Америкийн нэгдсэн улсад төрсөн л бол тэгээд тухайн орныхоо иргэн болчдөг. За 16 нас хүрлээ заавалчгүй сонгох гэж шаардаад байдаг. Тухайн хүүхэд маань одоо оюутан бишээвэл одоо шууд хөөгд гарах нь шүү дээ. Одоо Монгол улсынхаа иргэнгээ сонгох юм бол одоо ногоон картгүй бол иймэрхүү асуудал үүсэх учраас яхаарахгүй одоо давхармал иргэншил үүссэн байгаа учраас иргэдийн зүгээс бол энэ асуудал ямар нэгэн хэмжээгээр Монгол Улсын засгийн газрын төрийн зүгээс бол нэг бодлоготой болооч гэсэн хүсэлт байгаа. За баярлалаа. Тэгэхээр бат тогтох профессороос болохоор асуултаа тавихаас өмнө энэ Кембрижийн их сургуулийн профессор Брайан Тернер гэдэг хүн хэлсэн энэ ишлэл байна л да. Өнөөгийн даяаршиж буй ертөнцид эх орон амьдарч буй нутаг болон нийгэмтэй харьцах харилцаанд иргэншил гэдэг ухагдхууныг хуучны хэвшмэл байдлаар ойлгож хэрэглэх нь тун асуудалтай болж байна гэж хэлсэн байна. Энийг бол бид бүхэн одоо мэдээллийн хурд, за энэ сошиал медиа, за одоо Эстоны цахим иргэншил бол одоо бид бүхэн энэ студид нэвтрүүлэг явж байх хугацаанд бол авах боломжтой. Эстонд компани байгуулах боломжтой. E-residency гэдэг иймэрхүү шин одоо хөрөнгө оруулалт татах гэдэг юм уу, улсынхан зөөлөн чанар юм уу, иймэрхүү зүйлүүд хүртэл гарч эхэлж байна л да. Тэгэхээр яг аюулгүй байдал талаасаа яагаад урд өмнө нь эдгээр хүүхдүүдийн асуудлыг Монголын төрөөс зохицуулж ирээгүй гэдэм болоо та энэ дээр бас олон улсын харилцаа талаас хариулт өгөөч. За юуны өмнө бид нар даяаршлын үед бол одоо амьдарч байгаа гэдэг нь үнэлтэй. Гэхдээ одоо Монгол улс гэдэг чинь өөрөө ямар онцлогтой вэ гэдгээ юуны төрөнд бид нар харах хэрэгтэй. Ягаад гэвэл одоо зарим нэгэн улс дэлхийн ихэнх улс орнууд хоёрдмал харьяаллыг бараг зөвшөөрчлөө, Европод зөвшөөрчлөө гэж улсууд тэгээд байна тий. Гэхдээ Монгол гэдэг чинь өөрөө өнөөдөр ямар газар зүйн байрлалд байгаа вүлээ, геополитикийн асуудал ямар байгаа вүлээ, дээр нь бид нар ямар хоёр хөршийн дунд оршиж байгаа билээ гэдгээ харгалзаж үзэж энэ хоёрдмал харьяаллын асуудлыг бол ярих хэрэгтэй. За тэгээд даяаршил эрчимтэй явагдлаа гэд бид тэр болгон тэднийг дагаад ингээд бас бүх хууль тогтоомжоо өөрчлөөд эсвэл одоо цаазаар авах ялыг одоо хасаад ч гэдэм үү те ингээд одоо явах ёстой гэдэг ойлголтыг бас манай ард иргэд аваад байна. Энэ бол бас өрөөсгөл талтай. Ягаад гэвэл бид нар одоо олон улсын эрхцүүд бол ер нь хоёрдмал харьяаллыг бол халах талдаа явж идэг. Ихэнх улс орнууд дайн байлдаанаас болоод те эсвэл одоо тухайн улсад аюултай нөхцөл байдал үүсээ шилжих хөдөлгөөн өдр явагдсны улмаас эсвэл нэг улс задраад эсвэл нэгдээд хоёрдмал харьяаллын асуудал юу нүүсдэг. Манай Монгол улсын хувьд бол даяаршил эрчимтэй явагдаж байгаа үднээс бид нар 90-ад оноос хойш шилжилт төлөвлөгөө ихсээд дотоод руу бол олон хүн ингээд явснаар энэ нэг олон хүүхэд тэ гадаа одоо хөрсний зарчимтай улсад төрөөд хоёрдмал харьяаллыг бол үүсгэжжээ. Тэгэхээр бид нар яах ёстой вэ гэхээр яг одоо өөр улсуудыг жишгийг дагна. Гэхдээ бас Монголдоо яг таарсан аюулгүй байдлаа юуны өмнө бүр 1-р номерт тавьсан ийм бодлогыг бол явуулахгүй болвол манайх шиг ийм цөөхөн хүн амтай улсад бол хоёрдмал харьяаллыг шууд одоо улс орноо таашаа явж гин даяаршил одоо явж гин гэдэг үүднээс нь бид нар ингэж нэгдэж орох нь бол
бас буруу гэж би үзэж байна. За баярлалаа. Тэгэхээр Сувд Эрдэнэ доктороос болохоор энэ түүхэн баримтыг харахад бол эртний Грек, Роми эзэнт гүрэн, за энэ Византийн Египтээс эхлээд бол сусан эрх, хөрсний эрх, за итгэлийн эрх, эрх гэх мэт ийм харьяат тухайн улсын иргэншлийн харилцаатай холбоотой олон улсын эрх зүйн үндслэлийг багтааж ойлгодог юм байна. Тэгэхээр 1812 онд бол за Англи, Америкийн хоорондох дайны дараа давхар иргэншлийн асуудал бол яг тухайн бүс нутагт бол өрнөөд за ямар нэгэн шийдэлд хүрч чадахгүй намжсан гэж байна л да. Тэгэхээр таны хувьд энэ асуудлыг аль өнцгөөс нь хардаг вэ? Ямар байр суурьтай байгаа сонирх байдаг? Миний хувьд бол давхар иргэншлийн асуудлыг ерөнхийдөө бол нийт массаар нь бол хүлээн зөвшөөрч болохгүй юм а гэж үздэг. Гэхдээ одоо Монгол улсын иргэнээс төрсэн хүүхэд Монгол улсын харьяалалтай иргэн биш үү? Монгол улсын харьяалалтай иргэн гадаадын одоо нэг давхар иргэншлийг зөвшөөрдөг улсын иргэн болсон тохиолдолд өөрийн улсын иргэнийхээ давхар иргэншлийг бол зөвшөөрөх боломжтой юм а гэж үздэг. Эдгээрийг зохицуулахдаа бол дотоодын хуулиараа зохицуулж болно. Нөгөө улстай бол янз бүрийн асуудал гарна. Жишээ нь цэргийн алба хаах юм уу, татвар төлөх юм уу, эсвэл одоо нийгмийн халамж эзлэгч гэдэг юм уу. Тэрийг тухайн улстай хоёр буюу олон талт гэрээгээр зохицуулж болох юм а гэж үздэг юм л да. За баярлалаа. Тэгэхээр хуульч алтан гэрэл бол яг энэ сэдвээр бас өөрөө нийтлэл бичсэн байсныг олж уншсан. Тэгэхээр нэлээд хурц эсэргүүцдэг гэж ойлгож болох уу? Таны үндслэлүүд яг хүүхдүүдийн ингээс салгаад Монгол хүүхдүүдийн эрх 3000 хүүхэд Монгол улсын одоо паспортоо авчмаар байдаг, одоо бусд Монгол хүүхдүүдийн эдэлж байгаа одоо эрх боломжуудыг ашигламаар байна гэд тэр аав нарын тэр сэтгэлийг бол ойлгож болно. Тэгэхээр бусад хүмүүстэй одоо хууль хүн болгонд тэгшүүлчилнэ гэдэг зарчим зөрчигдөөд байгааг таны нийтлэлээс бас уншсан л да. Тэгэхээр та яагаад давхар иргэншлийн асуудлыг эсэргүүцдэг юм бэ гэж шууд асуув. Энэ дээр эрс эсрэг байр суурьтай байгаа. За яг дахиад үг хэлэх болцоо олдох бах. Тэгэхээр энэ хууль зүйн хувьд энийг яагаад эсэргүүцэж байна гэдгээс эхлэе. Монгол улсын үндэсний хууль үзэл баримталд энэ давхар иргэншлийн асуудал хаалттай. Бид өнөөдөр их баг аливаа нэг хэлбэрээр за тэр хязгаарлагдмал хүрээнд өнөө тухайн улстай гэрээ хэлцээр их замаар байна уу? Энэ давхар иргэншлийн асуудлыг бид хуульчлана гэж үзэх юм бол үндэсний хууль үзэл баримтлаа. Энэ олон жил дагаж мөрдөж ирсэн хууль тогтоомжийн үндсэн чиг шугамаа бүгдийг нэвдэх хэрэгтэй бол. Бид цонх гаргаж байгаа байхгүй. Ингээд битүү хаалттай байсан юм за зөөрлөл тань үерийн далан байдаг шүү дээ. Ингээд усны далан. Жижигхэн хагарахаа гарахтал тэр томорсоор угаа сүулдэ далангаа тэр чигт намж гамшиг болдог. Тэр байтугай манай улс 1975 он санаж байна. Тухайн зүйлт холбоот улстай давхар иргэншлийг арилгах тухай олон улсын гэрээ байг. За бид тэгвэл нөгөө үндсэн хууль заасан эрх зүйн сурвалж ширхэл хэрэмбийн дагуу үндсэн хуульд олон улсын гэрээгээ явдаг. Бид олон улсын гэрээний үүргээ яах? Өөрөөр хэлэх юм бол одоо энэ асуудал дээр маш олон төрлийн байр суурь олон үндслэлээр эсэргүүцдэг юм аа нэг нь юм. Ерөөсөө бид өнөөдөр нэг улстай ярина. 3000 хүүхдийн төлөө. Гэхдээ 3000 хүүхэд биш. Хөлийн чандад Монгол улсын иргэн аав ээжээс төрсэн илүү олон хүүхэд байгаа. Би дараагийн удаад арай жоохон баримттай судалгаатай дараагийн ээлжин дээр ярив. Зөвхөн энэ хүүхдүүдийн асуудал бас биш. Тэр 3000 хүүхдийн асуудал. Энэ асуудлыг шийдэж ийнгээд бид ирээдүгөө өөрсдийн хуулийн үзэл баримтлал зааж даяаршиж байгаа дэлхийд ер нь их олон жилийн өмнөөс л энэ даяаршлагдах чинь ингээд дэлхийг бүрхчлээ. Энээс гарцааг боллоо гэж Фукуяма тэргүүтийн нөхдөс сурталтаад ихсэн шүү дээ. Одоо бүгд буцаж шүү дээ. Ус орнуудыг хардаа. Бүгд ингээд бие даагаал цэрэг харимдаа төсөв мөнгөө зарцуулаад ингээд ирж байгаа. Тэр үед бид нөгөө нэг өнгөрсөн юм яриад ингээд чиг хандлага руу явахгүй аяа л гэж. За баярлалаа. Тэгэхээр бид бас 2017 оны 3 сарын 30-ны за гадаадын иргэн харьяатын газрын 17 оны 1-р улирлын тайланг бас авч харлаа. Яг хэдэн хүн харьяалт сэргээн тогтоолгох хүсэлт ирүүлдээн. За харьяалалгүй Монгол улсын харьяатаас гарах хүсэлтийг хэдэн хүн гаргадیں۔ Ингээд харахад бол за 17 оны 1-р улирлын байдлаар бол харьяалалгүй 3 иргэн иргэншлээд тогтоолгоё гэж иргэний харьяаллаас эргээх хүсэлт өгсөн байна. Монгол улсын харьяатаас гарах хүсэлт бол 63 иргэн гаргасан байт юм байна. За энэ нь ерөнхий сайдад танилцуулснаар ерөнхийлөгчийн
21, 22, 23, 46 дугаар зарилгаар тус шийдвэрлүүлсэн байна. За Монгол улсын хариалтуулах хүсэлт гаргасан 17 гадаадын иргэн байна. Монгол улсын иргэний харьяалал сэргээн тогтоолгох хүсэлт гаргасан мөн 27 иргэн байна гэдэг иймэрхүү тоон баримтууд бол бас байдаг юм байна. Тэгэхээр ариун бол дараагаас эргээд хүүхдүүд дээр эхлээд анхаарал хандуулж байгаа нь хуулийн энэ нөгөө хууль тэгш мөрдөгдөх ёстой гэдэг үндсэн хуулийн зарчмыг одоо зөрчиж гин гэж одоо танаа яам үзэж гин үү те. Дээрэс нь бол яг одоо нэг ярихад бол Instagram дээр зүгээр би Instagram-аа ингээд харж байхад за гэртээ хараад ирээ дөө гэдэг Америкийн паспорт, Монголын паспортаа барьцсан. Одоо миний үеийнгийн залуучууд бол маш их байна. Одоо тэгээд надаас доош ч юм уу те. Тэгэхээр одоо сэргэлэн тойм сэтгүүлийн редактор сэргэлэнгийн бичсэн нийтлэлээр бол 60 эд оноос хойш гэж тооцоод үзвэл Алтан гэрэл хуульчийн хэлснээр гадаадад төрсэн, за Америкт төрсэн иргэн бол 3000-аас дээш хүмүүс байгаа. Тэгэхээр ингээ хоёр улсын паспорт бариад аль давуу талыг ашиглаад явж байгаа хүмүүст ямар нэгэн яаж тэрэн дээр хяналт тавьдсан бол тэрийг бас сонирхмоор байна. Би юуны өмнө зүгээр бодлогын төвшөнд бол ингэж энэ асуудлыг бол харж байгаа. 1992 онд одоо манайх нийгмийн өөр тогтолцоон шилжсэн, үндсэн хуулиа сольсон. 1993 онд Монгол улсын иргэн гадаадад чөлөө зүй цагаачлах тухай энэ хуулийг баталж гаргаснаар манай иргэд бол гадаадад чөлөөтэй нэгдэх одоо эрх нэгдсэн шүү дээ. Энэ хүртэл бол одоо энэ давхар харьяал бус асуудал бол одоо яригдах юм өндөсч байсангүй. Гэхдээ тухайн үед одоо эрх зүйн зохицуултуудыг бодож боловсруулж бичиж баталж байхдаа бас зарим нэг асуултууд дээр бол зарчмын байр суурьудаа тодорхойлсон төсөж наривчлан тодорхойлсон юмуд нь бол үлдсэн болов гэж боддог. Жишээлбэл тэр харьяатын тухайн хуулийн дээр бол одоо түрүүний ярьж яснаар мэдээж хэрэг давхар харьяалыг зөвшөөрөх ёсгүй байхгүй зөвшөөрдөггүй гэж байгаа. Энэ гэхдээ бас нөгөө манай давхар харьяал гэдэг юм чинь бол өөрөө онлайн хувьд олон эрдэмтдийн бичснээр бол маш олон одоо салбар болоод хөгжөө явцсан. Тэрний нэг хамгийн том одоо онцлог нь бол процедурын хувьд байхгүй юу? Процедурын хувьд бол төрөөд одоо төрснөөр буюу одоо улсынхаа бүртгэлээр иргэншлийг авч байгаа нэг асуудал байгаа. Нөгөөх нь бол одоо аппликейшн гаргаад одоо виз мэдүүлээд орчин суугаад шаардлага хангаад түрүүн та асууж илэлд одоо харьяатын асуудал маань бол одоо ямар нэг одоо тийм шалгуураасаа илүү одоо эрх зүйн одоо асуудал болсон. Үнэхээр эрх зүйн өндөр босго болцсон. Энэ босгыг хангах юм бол аль нэг улсад одоо очиж орчин суух иргэн болох асуудал нөгөө бүрдсэн юм. Эрх зүйн тодорхойлт бүрдэх тусмаа нөгөөдгийг хангасан байх иргэнд бол хуулиар одоо хуулийн хэрэгжүүлгүүднээс зөвшөөрдөг юм тогтолцоор явуулсан энэ нийгэмд бид нар амьдарч байна л да. Тэгээд бид нар түрүүн хэлжсэн 170 гэдэг орны одоо энэ хууль журмыг шалгаад ахаар одоо судлаад ахаар зэрэг манай тэр үндсэн хуулийн зарчим тэгээ хуулийн дээр байгаа байхгүй тэр Монгол улсын аав ээжээс төрсэн хүүхдийн асуудал гэдэг чинь яг тэр хууль манай Монгол улсын консулууд бол тэр албаагч тэр хуулийнхаа дагуу бүртгэх ёстой. Улсын бүртгэлийн хуулийг тэр хүмүүсийг бүртгэхэд бол тэр яг тэр 30 хоногийн дотор бүртгэж байгаа хугацаанд цаана одоо Америкийн иргэн өгч гин үгүй гэдгээс илүү Монгол улсын хуулийг харж явах ёстой болоод байгаа. Тэгэхээр бол үндсэн хуулийнхаа зарчмаар бол энэ хүмүүсийг бол хасч болохгүй Монгол улсын иргэнийг хасах биш. Гадаадын иргэн ороод ирэхтэй биш. Энэ чинь Монгол улсын иргэнийг хасна гэдэг нь арай илүү хатуу тийм асуудал болж байгаа юм болов уу гэж. Тэгээд энэ бодлогын үед нийгмийн өөрчлөлтөөр явагдаж байгаа асуудлыг бол бид нар судалж үзэж байгаа. За баярлалаа. Тэгэхээр болд гишүүнээс эргээд монголчууд маань одоо бид олуулаа уулзах хоёлгээ яриад байдаг. Тэгээд монгол хүмүүс маань хэлийн чандад ажил амьдралын эрхээр тэнд амьдарж байгаа эдийн засгийн нөхцөл байдал болон одоо сайн ажил хөдөлмөр хөөж одоо тэнд ажиллаж байгаа гэж ойлгож байгаа. Тэгэхээр хүүхдтэй бол хүн сайн сайхан нэг л хүснэ эргээд. Хүүхдтэй Америкийн иргэн хүүхд бол бас олон давуу талуудыг эзэмших боломжтой. За мужийнхаа дотоод сургуульд ороход одоо хөнгөлөлтөд ордогч гэдэг юм уу. Тэгэхээр хүүхдтэй сайн сайхныг хүсээд ийм боломжийг Монголын төр нээж өгч болдоггүй юм бах та гэд бодохоор энэ хүүхдүүдийг 18 хүрээд сонгоол гэдэг одоо сонголтын дээр бол хатуу зогсох ёстой гэж та бодож байна. Энэ яг Америкт байгаа хүүхдүүдийн асуудал юм шиг мөртлөө давхар иргэншлийн асуудлыг яг би өөрөө уншаад судлаад үзэхээр энэ бас баян үлгийн монголчуудтай казак хүмүүстэй одоо нэлээд хэдэн жилийн өмнө Казахстаны засгийн газраас явуулсан халамжийн бодлогоноос болж иргэний бүртгэл дээр бол маш том одоо скандал үүсэж исэн. За тэнд бол давхарцсан байдлаар хүмүүст бичиг баримт олгож исэн. Тийшээ очиж нийгмийн халамж хүртээд давхар Монголынхаа паспортыг хадгалж байсан гэдэг. Тэгэхээр энэ асуудлыг энэ цонхыг нээх гэхээр Алтан гэрэл хуульчийн хэлж байгаа. Энэ цонхыг нээх гэхээр бас арай өөр асуудал давхар нэгдэх гэдэг юм болов уу? Та тэрэн дээр бас ямар байр суурьтай явдаг вэ? Мэдээлэл өгөөч бидэнд. Тэгэхээр өөрөө хоёр юм яриад байна л да. Нэг талд нь давхар иргэншлийн асуудал гэж энэ бол яг одоо эрх зүйн асуудал. Нөгөө талд нь хууль эрх зүйн зөрчилд орсон иргэдийн асуудал байгаа.
Нэгэнт тэр бол одоо давхар одоо тэр хууль бус иргэншилтэд явж байгаа нь угаасаа л тэгэл хууль зөрчил өнөөдрийн хууль тогтоомжтой нийцэхгүй үйл ажиллагаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр энийн дээр бол одоо бол бидний хувьд бол нэг талаас Монгол улс давхар шинжилэл байхгүй. Энэ дээр бол ингээд үндэсний одоо нэгдсэн ойлголт тийм үндсэндээ одоо хуулиндаач байгаа. Энийг ингээд бид одоо үндсэн хууль юм уу эсвэл одоо хуулийнхаа эсрэг юм ярьж болохгүй шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ бол ингээд ойлгомжтой. Энэ бол зөвхөн энэ иргэдийн асуудыг яах вэ тийм ээ. Энэ дээр бол харин Монголын төр нэг бүрчлэн хандах хэрэгтэй. Үнэхээр энэ асуудал за тэр Америкт байгаа иргэд бол бас маш их одоо нөлөөтэй гэдэг утгаараа бол өнөөдөр та бидний асуудыг том асуудал болгоод яриад байгаа байхгүй. Гэхдээ бол тэнд бол гэдэг одоо энд байгаа хүүхдүүдээс илүү тэнд хохироод байна гэсэн одоо тийм харьцуулах судалгаа хийгээд үзэх юм бол бас нэг өөр дүгнэлт гарна. Тэгэхээр ер нь мэдээж хэрэг Монгол хүүхд өнөөдөр Монгол хүүхдэд ногдож байгаа хүүхдийн мөнгө гэдэг юм уу юм давуу талаа эдэлж болно. Гэхдээ давхардуулахгүйгээр үнэхээр аль нэгийг сонгох замаар энэ бүгдийг бол хууль эрх зүйн хувьд бол дүгнж болох юм. Казах иргэдийн хувьд бол үнэхээр бид дахин маш сайн судалж тийм ээ тэр иргэдийн эрх ашгийг бас хохироохгүй. Яг тэд чинь үнэхээр Монгол төрж өссөн Монгол хүмүүс байхгүй. Тэг үнэхээр тэнд идээшгүй тэнд үнэхээр тэр цаа тадаасаа тэр яг тухайн үед тэр сонголтонд дагаа явцсан. Гэхдээ эргээд бол Монгол хүмүүс ч Монгол хүн байдаг юм байна л да. Би бол маш олон тийм одоо казак иргэдтэй уулзж байсан. Үнэхээр бид бол ерөнхийдөө Монголд бол юм байлээ гэдэг тийм ээ. Тэгэхээр эн чинь бол өөрөө бол харуулдаг байхгүй. Үнэхээр одоо зөвхөн одоо тэр улсын бодлогоо гэдэг утгаж манай бодлогоор давхар иргэншил гэдэг чинь байхгүй бөгөөд буруу харин яг тодорхой иргэдийн эрх ашгийг ялангуяа тэдний үр хүүхдийн эрх ашгийг өнөөдөр энэ бол төрийн байгууллага өөрийнхөө хүрээнд яг хувь хүн дээр асуудлаа шийдэж явах бүрэн болцоотой. За баярлалаа. Тэгэхээр бид яг одоо зарим нэг иргэдийн байр суурийг одоо бүгдээрээ хамтдаа үздэцгээе. За гадаадд хилийн чандад хүүхдэн төрсэн Монгол иргэд ямар шүү байр суурьтай явдаг талаар зарим нэг сэтгэлдлийг хамтдаа сонсоод эргээд хэлцүүлэгдээ орцгоё. Сайн байна уу? Намайг Жансангийн уян гэдэг. Би Вашингтон ДС-д одоо 15 жил ажиллаж амьдарч байгаа. Тэгээд давхар иргэншлийн талаар надад санал бодол байгаа. Тэр нь болохоор тэг тусмаа энд төрж байгаа хүүхдүүд Монгол хүүхдүүд одоо автоматар паспорт автоматар иргэншилд авдаг. Яг насанд хүрсэн хүмүүс ч өөрсдөө сонголтоороо иргэншлээ өгж болно, сольж болно. Хүүхдүүдэд болохоор би зүгээр давхар иргэншил өгмөр юм аа гэсэн санал байгаа. Одоо жишээлбэл залуучууд ирээд, оюутнууд ирээд эсвэл ажиллаж байгаа амьдарч байгаа хүмүүс зөндөө хүүхд төрж байгаа, аюу өсөж байгаа. Намайг анх ирэхэд 300-аас 500 хүн байсан. Одоо бараг 5000 гарцсан байгаа. Тэгээд төрсэн хүүхдүүд их байгаа. Тэдэрт одоо Америкийн иргэн гээд Монголд иргэншил өгөхгүй байна гэдэг бол бас харамсалтай. Тийм болохоор давхар иргэншил өгөх боломж байна уу гэсэн тийм өгөөч гэсэн надад хувийн тийм саналтай байгаа. Намайг Батулга Авто Пагнал Сүрэн гэдэг. Би Америкийн нэгдсэн улсад охиныхоо гэрчлэгийг авж байна. Би манай нөхрийг Ганбаатар өвгтэй инх мэд гэдэг. Бид хоёрын энд мастерын зэрэгээр сурж байгаа. Тэгээд би хүүхдээ болохоор Америкийн нэгдсэн улс болон Монгол улсынхаа иргэн аль улсны хоёр иргэншилтэй байгаасаа гэж хүсдэг хүмүүсийн нэг. Яагаад гэвэл энэ манай хүүхд хоёр монгол хүнээс төрсэн хүүхд болохоор Монгол улсынхаа ч иргэн байхыг ер нь давуу талтай гэж боддог. Бас Америкийн нэгдсэн улсыг ч гэсэн иргэн байвал их давуу талтай. Яагаад тэгэхээр ирээдүйд сурч боловсроход нь Америкийн нэгдсэн улсын иргэд их сургуульд арай хэмж сурдаг гадаадын оюутнуудаас. Тийм учраас бас илүү давуу талтай болов уу гэж боддог. Сайн байна уу? Намайг Баярсахаа охтой инх бол гэдэг. Би эхнэр Ундрагийн хамт хоёр хүүхэдтэйг энд амьдардаг. 10 гаруй жил амьдарч байна. Тэгээд хоёр хүүхэд минь эндхийн сургууль цэцэрлэгээр одоо хүмүүжиж байгаа. Тэгээд 18-наас хүрэхээр хүүхдүүд маань аль улсын иргэн болох хэрэгээ өөртөө шийдэх болов гэсэн бодолтой байсан. Тэгэхдээ хэрэв Монгол Улсын маань засгийн газар дэмжүүлээд хоёр иргэншилтэй болох хуулийг дэмжүүл хүүхдүүд маань эртхэн цэцэн Монгол Улсын одоо өөрсдийнхөө шийдвэрийг эртхэн гаргах баг. Тэгснэ хоёр иргэншилтэй олчихно гэдэг чинь нэгтгэл төгс Монгол Улсынхаа соёл уламжлалыг чигсэн хүндэтгэн дээрэс нь хэл соёлоо илүү сурч боловсрч тэр хэрэгэд өөртөө уламжлалаа хадгалж явах болов гэсэн бодолтой байдаг.
тэгээд хүүхдүүд маань одоо Монгол цэцэрлэгт том хүүхд маань явдаг. Хажуугаар нас англи хэл сурж байна. Тоглоомын талбайд гараад ингээд хүүхдүүдтэй тоглоход одоо тэр бүм гарan хүмүүстэй одоо хятад энтхэн хүүхдүүд итгэл төс өөрийнхөө орны хэлээр яриад тоглоод хад Монгол хүүхдүүд маань улам бүр одоо хэл соёлоор ярих нь багасаж англиар ярих ч юм уу тэр соёл уламжлалаа алдаж байна. Ягаад гэвэл эцэг нь Т-г 18 сүрээд энэ хүүхдүүд чинь эндхийн иргэн болоод сонгоно шүү дээ. Тийм учраас одоо хэлний асуудал дээр одоо тоохоо олчиж энэ эмзэглэлтэй асуудал хэрвээ ингээд хоёр хөршлийн дэмжижүүл ядаж энэ хүүхдүүд чинь өв уламжлалаа хадгалны хэл соёлоо аваад явчихна. Сайн мэдханаа намайг Болдоотрын Бадамж Яваа гэдэг. Би энд Жорж Вашингтоныг сургуулийг төгссөн. Манай гэр бүлийн үнийг Болдын уран бэлтгэдэг. Ингээд бид хоёр гэрэлтэй батлуулгаад бас анхны хүүхдээ хүлээж авах гээд манай нөхөр маань Америкт ирсэн байгаа. Тэгээд өнөөдөр ингээд амьдралынхаа шинэ гарааг эхэлж байгаадаа маш их баяртай байна. Намайг Болдын уран бэлтгэд гэдгээ ханд дээр удахгүй ингээд шинэ хүүгээ үлгээдэж авахдаа маш их баяртай байгаа. Тэгээд манай хүү төрөөд Америк иргэншилтэй болно. Мөн дээрээс нь Монголын иргэншилтэй байхыг бид хоёр маш их хүсэж байгаа. Тийм учраас бид хоёр ингээд давхар иргэншилтэй байхыг айгүй хүсэж байна. Тэгээд анхүү хоёр иргэншилтэй буюу давхар иргэншилтэй болох санаачлагыг маш их дэмжиж байгаа. Тэгэхээр манай хүүхд маань 18 нас хүрээд зөвхөн одоо Америкийн иргэн байх биш, Монголын иргэн байснаар хоёр орноос одоо өөрт нь маш их боломжтой, ирээдүйн маш их гэрэлтэй харагдаж байгаа учраас энэ санаачлагыг айгүй их дэмжиж байгаа. За тэгэхээр бид Америкт байгаа монголчуудынхаа сан сэтгэлдлийг аав ээж нарын сан сэтгэлдлийг сонслоо л доо. Тэгэхээр хилийн чандах монголчууд зөвлөлд ирүүлж байгаа саналаар бол одоо хилийн чанд байгаа монголчууд маань саналуудаа нэгтгэхэд ирүүлэхээр ер нь ямар зохицуулт хийгээсэ гэдэг тийм саналыг одоо гадаад тэргийн яамд юм уу Монголын төрд тавьж байх юм. Тэгэхээр гадаад байгаа хичнээн бас Монгол иргэд бас байгаа билээ гэдгийг бас бодох хэрэгтэй. Аль биесээр бол гадаад засгийн газраас авж байгаа тоо бол 135 мянган орчим гэдэг тоо ашиглаж байгаа. За тэгэхээр бас Монгол иргэдээс төрсэн боловч одоо тухайн орныхаа иргэн болцсон хүмүүсүүдийг бодох юм бол энэ тоо бас нэлээд мэдээж их болно. Тэгэхээр хүн амтайгаа харьцуулахад бол за 150 мянга ч юм уу за бидний тоогоор бол ер нь 200 мянган тоо гэдэг тоо ашиглаад яваад байдаг. 200 мянган одоо Монгол хүн гадаад байна гэдэг чинь бас хүн амтай харьцуулахад бол маш их тоо. За тэрийд маань бас мэдээж тухайн орондоо ингээд дасцсан зогсцсон байхад бол мэдээж тухайн орондоо амьдраад явхад бол бас илүү өсөлттэй байж магадгүй. Гэхдээ Монголын засгийн газрын зүгээс бол энэ дээр бол бас бодлого байх хэрэгтэй. Эхний бодлогын баримтчдууд бол эхнээс нь бол гараад явцсан байдаг. Гэхдээ альва одоо хөгжиж байгаа улс бол ер нь гадаад байгаа иргэд диаспора гэж ярьдаг. Диаспорын ач тусаараас хөгжсөн жишээнүүд бол маш байдаг. За Израиль улс үеж байна. За одоо дэлхийд даяар олон мянган жил дөрвж явж исэн иргэчүүд бол Израиль улсыг босгосон. За Ирланд улс нэг хэсэг бол үүсгэлэн нэрвдээд бүх иргэд нь бол бүгдээрээ гадагшаа явцсан байдаг. Гэхдээ Америкт байгаа Ирландууд бол энэ элийн зохион байгуулалтанд ороод Ирланд улсын хөгжил бол буцаад хөвнөөр оруулах, Америкаас технологи авчрах, ноу-хау авчрах, хөрөнгө оруулалт татах гэх хэлбэрээр бол Ирланд улс одоо л томоохон IT компаниудыг бол одоо төв авсанд байрладаг одоо бүртгэлтэй юм болсон байх жишээтэй. Тийм учраас Монгол улсын хувьд ч гэсэн бас энэ өндөр хөгжилтэй орнууд амьдарч байгаа Монгол иргэдээ бол аль болох одоо ашиглах, за бус их орондоо бас оруулах боломжтой хувь нэмрийг нь бас харгалж үзээч гэж бас илүү өсөж байгаа. Энэ дээр бол мэдээж олон асуудал байгаа. Зөвхөн давхар иргэншлийн асуудал биш. Тэгэхээр нийтлэг асуудал бол ер нь бол аль одоо гадаад амьдарч байгаа ч гэсэн Монгол улстай бид нар бас өөрсдийн хувь нэмрээ оруулмаар байна. Энэ дээр бол төр засгийн зүгээс бол нэгдсэн бас илүү бодлоготой, илүү урт хугацааны одоо алсыг харсан юм бодлоготой байгаа ч гэж үзэж байгаа. За баярлалаа. Тэгэхээр бат тогтох профессороос болохоор эргээд Израилийн шиг яг мөнгө төлөлийг хэлэхээс өмнө бас хэлэх байсан. Улсаа байгуулахдаа бол одоо стартап үндэстэн номон дээр бол онгоцоор энэ тэндээс өөрийнхөө иргэдийг одоо буцааж татж байсан. Тэдгээр хүмүүсийн цуглуулсан мэдлэгээр бол бас өөрсдийнхөө эдийн засгийг тэтгэж байсан гэдэг жишээ байдаг. Гэхдээ давхар иргэншлийн талаар ингээд уншаад үзэхээр академик судалгаанууд бол дандаа хоёр эртээ хутга гэсэн юм зүйрлэл их хэрэгэлсэн байдаг. Тэр цэсмээ манайх шиг үндэстэн улс дээр. Тэгэхээр энэ олон мянган хүүхдийг 18 хүрээд за сонгох гिचх юм бол хүн дассан орчноо, за тэр сургуулийн систем, боловсролын систем өөрийнхөө одоо
боломжуудыг харж байгаад цаашаагаа яваад өгөхөөр бид нэр өмнө нь одоо засгийн газрын үе хэрэгжүүлж ирсэн зөвгөөний үүрч гэдэг юм уу олон хөтөлбөрүүд үр ашиггүй болох юм шүү. Одоо төрсэн байгаа Монгол аав ээжээс төрсэн байгаа хүүхдүүд дээр арай өөр бодлого явуулвал даваа тал үүснэ гэж та харж байна уу? Давхар иргэншлийг зөвшөөрснөөр одоо зарим хүмүүс бол давхар иргэншлийг зөвшөөрснөөр бол энэ бол сөрөг тагнуулын тагнуулын бол одоо тагнуулч гадаадын тагнуул бэлдэх одоо сайн хөрс болж өгдөг. Ягаад гэвэл хоёр иргэншилтэй хүнд бол тийм одоо уруух гэдэг тийм сэтгэлгээ байдаггүй гэж зарим судлаач нар хүртэл үздэг юм байна л да. За энэ дээр болохоор би яг ийм бодолтой байдгийг. Ер нь бол хоёр үзүүртэй зөв гэдэг чинь бол хувийн дээрээч гарна бас тэр иргэншлийг зөвшөөрсөн тэр хоёр улс дээр нь ч гарна. Аль алинд нь ийм төвөгтэй хэцүүтэй байдал бол үүсдэг. Яагаад гэхээр одоо тэр хүүхэд за насан турлээ тийм ээ. Тэнд одоо ажиллаж амьдралаа. За эсвэл одоо Монголд хэрвээ тэр хүүхэд ажиллаж амьдрахаар болвол аль нэгэн улсын иргэншлээ заавал сонгохгүй бол тэр одоо хөдөлмөрлж байгаа ажил эрхлэлтийн байдал тэгэл энд одоо өмчийн асуудал эдэргээл зөндөө асуудал ер нь гардаг. Тэгэхээр энэ үднээсээ бол ер нь бараг давхар харьяалал иргэншил гэдэг бол хувь хүндээ төр засагтай бол тийм төвөгтэй байдлыг нэгдүгээрт үүсгдэг. За сайн талууд байж болно л доо. Тэр хүний өөрийнх нь одоо сонголт байхгүй. Тэр хүн тэр өндөр хөгжилтэй оронд очиж сурж боловсрснороо одоо тэр өндөр цалинтай тийм ээ аятайхан таатай нөхцөлд бол амьдарч байгаа. Тэгэхээр тэр хүний эрхийн асуудал ахгүй. Тэр газрыг сонгосон нь. Дараагийн нэг асуудал Израиль дээр яригдчихээн л да. Израилийг бол Монголтой зөөрлөж болохгүй л дээ. Израиль бол одоо дайнд хилмигдсэн олон 10,000 иргэдэнд дөрвөж алга болсон тийм ээ. Тэгээд дараа нь болохоор Израиль улс одоо нэг газартай болоод тэндээ өөрсдийнхөө одоо иргэдийг еврей үндэстнүүдэд бол цуглуулах тийм төрийн бодлого барьсан. Тэгээд тэрэн дээрээ бол хөгжсөн гэдэг нь бас нэг талаараа хөгжсөн, нөгөө талаараа бол одоо ихэнх улс орнууд тэр төрийн бодлогоороо одоо өөрсдийнхөө иргэдийг татаж авах тийм бодлого бол явуулдаг. Португал гэхэд жишээ нь Португал хэлтэй бол иргэн болдог ч гэх шиг тийм. Тэгэхээр Монгол улсын хувьд бол тийм улсуудын жишээ байгаа ч гэсэн өөрийн гэсэн энэ үндсэн суурь тийм ээ. Одоо энэ Монгол улсын одоо туулж ирүүлсэн тэр түүхэн хүчил эдрээсээ харахад бид нар бол давхар харьяаллыг бол ер нь яг төрийн бодлогоороо бол зөвшөөрөхгүй байх ёстой гэж л би бодож байгаа. За баярлалаа. Тэгэхээр сууд эрдэнэ судлаач зарим нэг давуу талууд үүсч болдог гэж бас түрүүн та хариулж байсан те. Дотоодын хуулиараа шийдээд. Тэгэхээр тийм сайн жишээ үйл та сонирхуулаач. Яагаад та дотоодын хууль тогтоомжоор энэ хүүхдүүд дээр арай өөрөөр хандаж болно ч гэдэг юм уу? Миний бодлоор олон улсын одоо жишээ нь манайх Америктэй бол олон улсын хоёр талт гэрээ давхар иргэншлийн асуудал дээр гэрээ байгуулыг Америк, Канада зөвшөөрөхгүй байх. Тийм болохоор хамгийн давуу тал нь дотоодын хуулиараа зохицуулах боломж байна гэж үзэж байгаа байхгүй. Тэгвэл хүүхд дээр давуу тал гэсэн үү те. Одоо давхар иргэншилтэй хүний давуу тал хэд байж болно гэж үзэж байгаа. Тэрний юу гэхээр давхар иргэншилтэй хүүхд бол одоо нөгөө жишээ нь суралцах үед засгийн газрын аль ч улсынхаа тэтгэлэгт хамрагдах боломжтой, сонгох боломжтой. Мөн нийгмийн халамж идэх тал дээр илүү тэр хүн хуулиндаа тухайн улсын хуулиндаа татвараа төлөөд явсан бол аль хоёр талынхаа улсын нийгмийн халамжид ямар нэгэн маргаангүйгээр хамрагдах боломжтой гэж үзэж байгаа. Бусад тохиолдолд бол дотоодын хуулиараа ер нь бол зохицуулж болно л гэж үзэж байгаа. Олон улсын гэрээ гэхээсээ илүү дотоодын хууль тогтоомжоор бол зохицуулах боломжтой. Яг хувь хүндээ бол тийм боломжууд байна л да. Улстай ямар давуу тал үүсэж байгаа юм бол одоо таныг яагаад давхар иргэншлийг одоо дэмжих энэ байр суурин дээр очиход Монгол улсад ямар ашигтай байл гэдэг бас хамгийн наад зах нь одоо тухайн хүүхэд одоо илүү түрүүн энэ хүн ярьсан шүү дээ. Одоо илүү их технологи, шинэ технологи, техник технологи эзэмшээд буцаад улстай хөрөнгө оруулалт их оюуны мэдлэг боловсралтай болоод буцаад ирэх юм байна. Нөгөө талаар за улсаасаа гадна бас тэгвэл улсын хамгийн чухал юм иргэд байгаа юм шиг. Тэгвэл иргэд байхад тэр хүмүүс одоо гадаад улсын одоо нийгмийн халамж ямар нэгэн одоо нэг таатай нөхцөлийг сонгоод магадгүй Америкийн солонгосын иргэншлийг сонгочлоо гэж бодъё. Тэгвэл тэр хүмүүсийн өвөг эцэг, аав ээж, эмээ өвөө бүгд Монгол улсад үлдэж байгаа. Тэгтэл яг үнэндээ бол хуулийн
хууль журмынхаа дагуу иргэншлээ сонгоо гэдээ явуулж байгаа боловч манайх хуулиар ингээд яг үнэндээ харах юм бол за та манайх давхар иргэншлийг хүлээн зөвшөөрөхгүй. Тийм болохоор та хүссэн хүсээгүй тэр хүмүүсд сая бичлэгээс харахад бол өөрөө ингээд давхар иргэншлийг хүлээн зөвшөөрөд өгчихөөсэй гэж хэлж штэ. А тэгвэл манайх бараг аль хүчээр хууль журмынхаа дагуу хүчээр гадны иргэн болгоод явуулчихж байгаа байхгүй юу? За баярлалаа. Тэгэхээр давхар иргэншлийн талаар ярихаар одоо сошиал медиа дээр санал суулгууд явуулж үзэхэд бол хүмүүс маш олон их хэмжээний хятадууд орж ирнэ гэдэг тийм айдас байдаг юм шиг байлаа. За хамгийн баримт нь болохоор хятад улсын иргэн бол давхар иргэншил авах боломжгүй айл иргэншлээ өгжвэж өөр улс руу хүсэлт гаргах тийм боломжтой байлаа. Тэгэхээр хуульч алтан гэрэл түрүүн бас өөр үндэслэлүүд байна. Зарим нэг тоо баримтууд байна гэсэн. Хуулиасаа гадна танд ямар өөр үзэл баримт одоо үзэл баримтууд таны энэ үзэл баримтлалыг ийм хатуу эрс эсэргүүцэд хүргэсэн байт юм бол. Тийм. Би нэг Казахстантай холбоотой тоо баримтууд хэлэх гэж. Өнөөдөр 1990 оноос хойш Монгол улс ингэ чөлөөтэй зорчдог болсноос хойш 100 гаруй мянган иргэн Монгол улсын иргэншлээс гарсан. Казахстан улсын иргэн болсон гэсэн. Казахстан улс өөрөө 1991 оныхоо тэр хариатын тухай хуулиар яг манайхтай адилхан давхар иргэншил зөвшөөрөхгүй. Тэгсэн мөртлөө нүдэн хайнаад гэдэг юм уу? Ингээд манай иргэдийг авцсан. За ингээд давхардл үүсэж байгаа. Давхардл. За ингээд манайхан зарим нь хэлээд эндээс хасагтаад явсан, зарим нь хэлээг хасагтаа явсан. За тэр хамгийн сүүлийн одоо тоо баримтар 3000 орчим Америк төрсөн хүмүүс гэж ярьж шít. Гэтэл өнөөдөр зөвхөн 2014 оны байдлаар гэхэд иргэний харьяаллаас гарцсан мөртлөө 845 хүн Монгол улсын иргэний үнэмлэх авцсан байгаа байхгүй. Хүн чинь Монгол улсын иргэний харьяас гараагүй гэдэг чинь Монгол улсын иргэн мөн шүү дээ. Бид тийм чи Америк төрсэн болохоор мундаг хүн Казахстан төрсэн учраас муу хүн гэж хэлж болохгүй шүү дээ. Яг адилхан хүн байхгүй. За тэгэнгүүт би бас нэг ажил хариуцж байсан надад багцсан байгаа. Манай харьяатынхан бол ерөнхийдөө ингээд Бээжин рүү явахдаа Монгол паспортаа ашиглаад Орос Казахстанаар болохоор Казахстаныг паспортоор яваад байгаа бидний тооцоогоор нэг 3000 хүн байна. За нийгмийн халамж авах болохоор ингээд ирнэ гэж ярьж байгаа. За хар таамгаар бол энэ тоо давхарцсан иргэдэд 30,000 байгаа гэж ярьж байгаа. Өөрөөр хэлбэл манай паспорт хүмүүс байхгүй. 3,000-аар нь тооцсон л да. Тэгэхдээ 1998 оноос төрсэн хүүхдүүд гэж яригадаад. Гэтэл үр хөндлөлтийг зөвшөөрдөггүй тийм ээ. Шашны хувьд ийм онцлогтой улс төмнөөс Монгол улсын иргэний үнэлт аав ээжээрээс өнөөдөр хичнээн хөвгт төрсэн байна. 98 оноос хойш. Бүр багаар нь болж байгаа 3,000 хүн хэдэн хөвгттэй болцсон байна. Энэ хүмүүсийг яах вэ? Та нар болохгүй бид нар тэр өндөр хөгжилтэй Америк төрсэн болохоор тэд нар давхар иргэншил зөвшөөрөх гэж байгаа. Та нар казак хүндсэн юм чи болохгүй. Ингэж хэлж болохгүй шүү дээ. Ялгуурлан гадуурсан. Ялгуурлан гадуурсан бол үндсэн хуулиараа олон улсын гэрээ конвенцоор бид энэ хүүхдүүдийг ялгуурлан гадуурсан бол. За баярлалаа. Тэгэхээр нүүдэл шийдэл нэвтрүүлэг маань даваагаргийн өрөө давхар иргэншил сэдвээр ярилцаж байна. Хэсэг хугацааны сурчлагын дараа эргээд хилцүүлэгтээ орцгоё. Нүүдэл шийдэл нэвтрүүлэг даваагаргийн үеж давхар иргэншил сэдвээр хилцүүлэг хийж байна. Тэгэхээр сая эхний хагаст бол бидний ярьсан тоо мэдээллүүд бол бас яг багцаатай тоо авъя гэхээр Монголын иргэний үнэмлэхтэй за 2 паспорттай хүмүүс бол их байна. За энэ бол хүүхдүүд ч байна. За казак иргэдч байна гэдэг тоонууд гарч ирж байна. Энэ хяналтын систем ингээд хоёр улс хоорондын одоо хуулийн зөвлөгөө өгөх юм уу хамтран ажиллах гэрээ байгуулаагүйгээс болоод энэ хүмүүс ийм хоёр давхар иргэншилтэй одоо яваад байна. Энийг одоо зогсоох ямар хяналтын систем Монголд одоо ажилт юм бол ариун булд дараагаас тодорхойлъё. За би тэрэн дээр бол товчхон хариулъя. Манайх бол энэ давхар харьяаллыг хэлбэршсэн журмаар шийдвэрлэх тухай ийм Казахстантай хилцээр байгуулад одоо байгуулахад бэлэн болсон одоо өнгөрсөн бараг 10 жилийн хугацаанд ярьж байгаа. Тэгээ сүүлийн үед харахад бол нэг манай гадаад иргэн харьяатын газраас өгсөн статистикаар бол 300 орчим иргэний асуудал үлдсэн. Бусдууд нь бол үндсэндээ шийдэгдсэн давхар харьяалт иргэд бол ингээд дуусч байгаа гэсэн юм асуудал байгаа. Тэгэхээр зэрэг хилцээрийн хувьд ч гэсэн агуулга нь бол төдийлөн том биш болж байгаа.
Гэхдээ энэ өнөөдөр ярьж байгаа асуудал бол манай гадаад яам хийж байгаа ажилтаа бас жаахан өөр самарлаа. Энэ асуудалтай бол орхон орно. Одоо аппликейшн өгөөд иргэн болоод 8 жил амьдраад тэгээд ингээд эсвэл одоо дөрвөстийн конвенцийн дагуу ч юм уу ингээд иргэн болж байгаа. Энэ бүгдээр натурализаач байхгүй юу? Одоо аппликейшн өөрөө оюун ухаанаараа ингээд гар үсгээд зураад ингээд явж байгаа. А нөгөө нэг асуудал нь болохоор бид нэр ийм асуудал бариад яваад байгаа маа. Энэ дээр одоо давхар хариал гэж өнөөдөр нэгдсэн яриан дотор ороод яваад байгаа шүү. Цаг баг болохоор би зөв товчгоо нөгөө барьж байгаа баримтж байгаа хэрэгцүү баримтч ярьж тий. Үндсэн хуулийн 15 дугаар зүйл дээр нэг дээр нь Монгол улсын иргэний харьяал хийгээд харьяат болох харьяатаас гарах үндслэл журмыг гацх хуулиар тогтоогдсон байхгүй юу. Тэгээ Монгол улсын иргэний харьяатаас хасах их орноос хөөх өөр улсад шилжүүлэх хоригдлын төрөө гарцсан байж байгаа юм тий. Тэгэхээр зэрэг яг түрүүний Монгол улсын харьяатын тухай хуулийн 7-гийн 1 дээр эцэг их нь хоёулаа Монгол улсын харьяат байсан үед төрсөн хүүхэд Монгол улсын нутаг дэвсгэрт буюу түүний гадна төрсөөс хамаарахгүй Монгол улсын харьяат байна. Яг нөгөө хуулиараа тогтоож байгаа байхгүй юу. Дараа нь иргэний бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12-14 дээр гадаадд орчин суугаа Монгол улсын харьяат иргэнээс төрсөн хүүхдийг эцэг эхийн хүслийн үндэслэн хэлийн чандах Монгол улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар хүүхэд төрснөөс хойш 30 хоногийн дотор бүртгэнэ гэсэн бас хуультай. За тэгэхээр манай дипломат алба бол төрийн алба. Төрийн алба тангараг өргөхтэй гэдэг байхгүй. Төрийн хууль бас хим хэмжээг чанд цахиж албан үүргээ үн чударгаар биелүүлэхэд тангараг илээ гэж. Тэгэхээр энэ хуулиа баримтлаад энэ үндсэн хуулийн зарчмыг баримтлаад энэ Монгол улсын иргэдээ яг хуулийн дээр заасан иргэдээ бол бид бүртгэх асуудал ярьж байгаа байхгүй. А мэдээж хэрэг нь 30 хоногийн дотор явж байхдаа Америк нэгдсэн улсын иргэн болох. Одоо цаг хэмнэх үүднээс цаг одоо богино болсон зүгээр Америк нэгдсэн улсын шин дээр яриа л та зүгээр. Тухайн иргэний болгоны хувьд бол шийдэх боломж нь байна уугүй юу гэдэг үсгээр Америк нэгдсэн улсын одоо хууль байгаа юм л да. 349 дугаар акт гэж байгаа. Loss of nationality by native born or naturalized citizen гэж. Тэгэхээр энэ дэр энэ хуулийн 1481-ийн А хэсгээр нөгөө Монгол улсын иргэн Америк нэгдсэн улсад оршин сууж одоо сурч явах хугацаанд тэр улсын хуулийг биелүүлэх үүрэгтэй байхгүй хэлийн дээсийг алхаал тэр улсын хуулийг биелүүлэх үүрэгтэй. Манай jurisdiction чинь угаасаа Монгол улсын иргэн чинь Монгол улсын хууль чинь Монгол улсын ил дотор өгчөд тэр улсын иргэний одоо хуулийг үүргийг биелүүлж тэр улс дээр оршин тогтцоох ёстой. Тэр улс дээр одоо төрсөн хүүхэд нь тэр улсын иргэн байх ёстой гэсэн байдаг. Тэгэхээр тэр улсын иргэнийг өгчхөө зэрэг буцаага тэр хүүхдээ одоо тэр үед ямар сонголт байж болох вэ гэхээр нэг бол ердөөсө төрхөөс өмнө бушуухан шиг Монголдо ирээд төрөөд сурах чөлөө аваад тэгээ буцаж очиод ингээ үргэлжлүүлэх нэг боломж байж магадгүй. Тэгэх юм бол виза аваад ингээд явна. А нөгөө талаараа бол яа гэхдээ нэгэнтээ тэнцээ одоо ингээ төрөөд тентхийн нийгмийн халамж эмнэлгийн тусламжийг авцсан байгаа юм бол тэрний 1481 А дээр бол 18 нас хүрч өөрийн хүсэлтээр эсвэл эрх бүхий хуулийн этгээдээр дамжуулан хүсэлт гаргах гардаадын харьяат болох бол гэж байгаа. Тэр нь Америк нэгдсэн улсын харьяатыг төрөх эсвэл нутагч замаар авсан хүн ийм зөвхөн үе зөвшөөрнө тэр 18 хүртлээ тэр иргэнийхээ нөгөө Америк нэгдсэн улсын хуулиар бол тэр хүн сонгох одоо байх эрхийг бол хадгалах тийм хэрэгцээ зохицуулттай байгаа л да. За баярлалаа. Тэгэхээр Алтан гэрэл хуульчийн хэлсэн мэдээллийг манай редакцийн олгосон мэдээлэл болохоор бас зөрөөд байдаг. Өнгөрсөн 20 жилд Монгол улсын 59 мянган хүн иргэний харьяалаас татгалзсан байна. Харин 221 хүн Монгол улсын харьяат болсон байна гэж байна. Тэгэхээр ингээд энэ тоо мэдээллийг харахаар татгалзах нь илүү процедур нь амархан байд юм уу? Яагаад ийм олон мянгаараа эргээд Монгол улсын иргэн харьяат болох нь ийм цөөн тооны 20 жилийн хугацаанд 220 хэдэн хүн гэхээр болд гишүүнээс асуумаар байгаа зүйл нь бол за Монгол аав ээжтэй хүүхэд бол гадаад хүүхдэн төрөөд очихоор консул элчин сайдын яамны төрийн албаагчд бол гэрчлэгээ өгдөг. Энэ процесс одоо явж байгаа. Монгол руугаа ирэх шаардлагатай бол заавалч гадаад паспорт авч нисэж ирдэг. Тэгэхээр гадаад аав ээжтэй болоод ирвэл элчин сайдын яамдууд ямар журам баримталт юм бол тэрийг бас танаас сонирхмоор байна л да. Гэрчлэгээ өгөх үү? Гадаад аавтай юм уу? Гадаад ээжтэй бол аль нэг нь үү? Тий. Тэгээд тэр нөхцөлд одоо хүүхдээ аваа Монгол руу ирэх гээд байдаг. Тэгэхээр паспортгүй ер нь бол за хуулиараа тийм ээ Монгол улсын иргэн ээж ааваас төрсөн гэдэг тийм ээ. Тэр хуулиар мөрдөх ёстой шүү дээ. Тэрэнд тэр болцоо нь яаж олгогдсон байна. Зүгээр ингээ хараад хад яг ойлгомжтой байгаа. Энэ бол хүүхдийн асуудал биш байгаа. Эцэст бидний энэ хүүхдэд өгж байгаа хүүхдийн мөч гэдэг юм уу давуу тал. Тэр орондоо авж байгаа давуу тал харьцуулахад өнөөдөртөө бол доогуур байхгүй манайх. Тэгэхээр тэр хүүхдүүд бол мэдээж эрэг хохирохгүй тул өөрснийхээ илүү давуу талаа хэддээд явна. Өнөөдрийн хүртэл энэ хүмүүсийн ярьж байгаа асуудал бол дандаа том болоод одоо дээд сургууль сурах асуудал, ажил эрхлэлтийн асуудал тийм ээ. Дандаа тийм ирээдүйн. Тэгээд энэ чингээд эцэст давхар иргэн шиг чинь бүх асуудлын хөсөөд байгаа асуудлуудыг бол яриад шийдчих болно.
Гагцхүү бол яг давхар иргэншил яг иргэн болохоор яадаг вэ гэхээр аль аль улстай улс төрийн намд нэгдэг. Сонгогдох эрхээ ирэх. Яг энэ дээр очиод гол зорилго нь болчдөг байхгүй. Тэгтэр л юм чинь болохоо очиод байгаа юм л да. Тийм учраас энэ асуудлаар ерөөсөө бид нар ярих шаардлагагүй. Монголын газар үсэн дээр бид нар давхар иргэншил харьяаллын асуудал ярих ямар ч шаардлагагүй. Харин энэ бодтой одоо тийм ээ байна шүү дээ тийм ээ одоо казак иргэд завсардсан иргэд байна. За тэр Америкт байгаа хүүхдүүдийн асуудал байна тийм ээ өөр одоо Европт одоо 140-50 мянган монгол иргэдийн асуудал байна. Одоо гадаадын хүнтэй одоо гэр бүл болчихсон тэр хүүхдүүдийн асуудал. Энэ бүгдээ бид чинь тийм ээ юуны төлөө Монголын төр байгаа вэ? Үнэхээр юу хүсэж байгаа? Юуг нь шийдэх гээд байгаа? Энийгээ цөмөр одоо хуулийнхаа хүрээнд л шийдээд явъя гэдэг асуудал өнөөдөр чухал болчиход байгаа байхгүй. Битгий хойлоорой гэдгийг л хэлмээр байна. Тэгэхээр яг миний асуултанд та хас хариулсангүй л дээ. Гадаад аавтай юм уу ээжтэй байвал манай консулын газар манай элчин сайдын яам бүртгэх үү? За процесс сонирхоод байгаа байхгүй. Ер нь бол яг олон сэрэгцүүдээр хүүхэд төрсөн цагаасаа бүртгэгдэх ёстой. Тэгэхээр төрсөн цаг гэдэг нь болохоор тухайн үед одоо Монгол улсын иргэнээс төрсөн бол цусны зарчмаараа тэр хүүхэд Монгол хүүхэд тийм ээ. Хөрсний зарчимтай улсад төрсөн бол тэр хүүхэд тухайн улсын иргэн болж байгаа байхгүй юу? Тэгэхээр нуушгаар манайх ч айл айлын барьдаг харагдаад. Тэгэхээр бас ийм юм байгаа. Нэг нь одоо Монгол байвал тэр хүүхэд Монгол улсын иргэн. Гэхдээ энэ нь 16 нас хүртэл нь энэ хүүхдэд нээлттэй эцэг гэхэн сонгох байхгүй юу? Тэр харьяаллын. Тэгээ 16 нас хүрсний дараа тэр хүүхэд бол өөрөө сонголтоо хийн. Тэгэхээр тэр хүртэл 16 нас хүртэл бол эцэг эхийнх нь өөрсдийнх нь хүсэлтээр тэр хүүхэд аль нэгэн улсын иргэн болох байхгүй юу? Тэгэхээр Монгол руугаа бол одоо гадаад иргэн байвал тэр хүүхэд мэдээж гадаад паспортаар орж ирэхгүй шүү дээ. Тэгээ визээ хүсэл ороод ирнэ. Тэгэхээр энэ дээр хуулийн дээр яг тодорхой байгаа байхгүй юу? Монголын төрсний гэрчлэгээ өгнө гэсэн үг үү, өгөхгүй гэсэн үг үү? Хууль дээр бол нөгөө гадаад иргэнийх нь их юм эцгийн зөвшөөрлийг авснаар гэж байгаа. Тэр нь одоо би Монгол улсын иргэн болохыг зөвшөөрнө гэсэн байх юм бол Монгол ээж юм уу аавыг дагаж Монгол улсын jurisdiction-ыг бүртгүүл гэж байгаа. Хэрвээ нөгөөх нь өгөхгүй байх юм бол манайх бүртгүүлэхгүй. Тэгээ тэрийг нь бол бас гараар нь бичүүлж одоо өөрийнх нь мэддэг ихлээр бичүүлээд манайх бол баталгаажуулж аваад тэрийг нь бол одоо иргэний бүртгэлийн юунд бол өгөх ёстой. Тэгхгүйгээр одоо түрүүний хэлж яддаг шиг мөн одоо харьяалгүй иргэдээс төрсэн Монгол улсын газар нутаг дээр төрүүл яах вэ гэдэг асуудал байна. Энэ хууль нь 7-1, 7-2, 7-3 гэдэг дээр байцсан баг. Тэгэхээр тэр нь бол хуулиараа зохицуулагдсан, тэр нь болоод ажиллаад байгаа юм. Тэгэхээр гадны иргэд Монголд явж байгаад аялж явж байгаад хүүхэд төрөөд тэр хүүхэд гаруул гэхдээ тэрийг бол манайх бол одоо харьяалгүй болно гэдэг нь бол одоо харьяалгүй иргэд байх юм бол тэр чинь мэдээж хэрэг Монгол улсын харьяат бол болохгүй. Монгол улсын харьяат биш байхгүй миний бодлоор бол. Тэр оршин суух эрх нь бол өгөгдөнө. Тэгэхээр яг иргэншлийн асуудлаар бол одоо Америкт хамгийн том одоо маргааныг дэгдээж байгаа Пулитцерийн шагналтай нэг сэтгүүлч байдیں۔ Хосе Антонио Варгас гэдэг энэ Филиппиний цагаач Америкт төрсэн. За Пулитцерийн шагнал авах хүртлээр бол Washington Post-д ажиллаж байсан. Бичиг баримтгүй. За бичиг баримтгүй гэдгээ өөрөө зарлаад энэ хөдөлгөөнийг эхлүүлээд одоо Трамп ерөнхийлөгч болсноос хойш бол Define American гэх хөдөлгөөн явуулаад байгаа. Тэр нь болохоор Америк хүн гэж хэнийг хэлээд байгаа юм бэ? Би бол одоо надаас юу ч асуусан би Америк хүүхэд. Би бол энд төрж өссөн. Би сургуулийн төгссөн. Би одоо ингээ Пулитцерийн шагнал авах сэтгүүлч болтлоо энд ажилласан гэд. Тэгээд намайг хөөж гарах гээд байна гэдэг одоо Америкийн хөлчдийн холбоотой нийлээ. За Америк бол гэхдээ харьцангуй жишээ. Энэ бол олон цагаач нар нийлээд хойлогдсон. Гэхдээ эндээс иргэншил гэдэг зүйлийг одоо ямар хэмжээнд маргаж чинь өнөөдрийн төвшөнд гэдэг нь бол их харагдах гээд байгаа юм л да. Тэгэхээр за 16 хүрэх юм 18 хүрээд за сонголт Монгол хүүхдүүд маань хүн сонголтын өмнө ирэх нь байна. Аав ээжтэйгээ эмээ өвөөтэйгээ ингээд суугаад аль паспортаа авах вэ? Цаашид хаана амьдрах вэ? Төрийн албанд нь ажиллах уу, улс төрд үзэх үү, Монгол улсын ерөнхийлөгч за Монгол улсын ерөнхийлөгчд бол хаалттай баг те 5 жил амьдраагүй гэдгээр тийм төрсөн болгон 5 жилийн хаалттай гэдэг. Тэгэхээр мөнхтөл нарийн бичгээс асуух гээд байгаа зүйл нь ингээд ирж байгаа хүүхдүүдийг Монголын нийгэмд эргээд naturalization гэж яриад байгаа. Эргээд энэ нийгэмдээ хүлээж авах манай тийм процесс байна уу? Эсвэл ирээл шууд соёлын шоконд одоо ингээл
амьдр гэл усан цэлд сур гэл ус руу түлхдэг шиг юм болж байна уу? За ер нь бол шууд соёлын шок болно. Энэ дээр ямар нэгэн төрийн зүгээс бол ингэж ухтаж авдаг үйлчлэгээ ч юм уу. За эсвэл Чи одоо бас төрийн өөрөө байгууллагуудын сурж байгаа дэрс багтай олон тийм жил. бас би бас олон жил гадаад сурч бас эзэмссэн хүн. Эсвэл нэг аль нэг одоо төрийн бас байгууллага нь ингээд аваад ингээд за эсвэл хэсэг хугацаанд нэг монгол хэл заадаг ч юм уу. Ямар нэгэн тийм тогтолцоо байхгүй байгаа даа. Тэгэхээр бас нэг манай төрийн одоо хийх ёстой зүйл бол за 16 нас хүртлэе бол Монгол улсын иргэнээр нь ээж аав нь сонгогдсон юм байж. Тэгвэл төрийн зүгээс бол тэр хүмүүсүүдийг боловсрол олгох одоо үндсэн хуулиар олгоцсон эрх нь байгаа даа. Тэгэхээр энэ тал дээр ч гэсэн бид нар болоод төрийн байгууллагуудтай хамтарч ажиллаж байгаа. Энэ дээр болохоор тухайн оронд нь байхад нь за эцэг эхчүүд бол хамгийн санаа зовдөг зүйл нь бол манай хүүхдүүд ингээд одоо тухайн орныхаа хэлээр яриад монгол соёлоо ойлгохгүй. За тэгээд хэрвээ хизээ нэгэн цагт монгол руу энэ хүүхд аваа яв гэхлээр одоо маш том соёлын шок болох гээд байна гэд ийм үднэс ч гэсэн бас айгуул бол 16 өрөнгүүд нь за минийхөө бараг энэ Америкийнхаа иргэн болоод үлдсэн дээр юм шүү гэж одоо сонголт тэрнээс өөр сонголт байхгүй болчих واخ. Тэгэхээр хүүхэд насандаа байгаа дээр нь төрийн зүгээс бол энэ гадаад ч вэ нэ Монголд вэ нэ за одоо үндсэн хуулиар олгогдсон эрхээ одоо эрхийг нь бол илрүүлэх ёстой. Тэр нь бол боловсрол олгох ёстой. Тэн дээр нь доор ээж одоо ядаж монгол хэлийг заах эсвэл монгол хэлийг заагаас гадна тэр монгол хэлийг заах одоо багш сургалтын төвүүдийг энэ төрөөс бол яа харахгүй одоо санхүүжүүлэх шаардлагатай байгаа. Энэ дээр бол одоо ямар нэгэн одоо үндсэн хуулиар одоо эдэлж байгаа үүрэг өөргөө биелүүлэх хэрэгтэй гэдэг нь шаардах хэрэгтэй. Тэгэхээр монгол иргэнд буцаж ирэх үед нь бол ямар нэгэн соёлын шок болох нь бол ойлгомжтой. Дайл болох тэр соёлын шокийг бага байлгах үднээс ядаж монгол хэлээр ядаж нэг ойлголцох төвшөнд нь бас засгийн газрын зүгээс бол энэ бол өөргөө бол биелүүлэх хэрэгтэй гэж бодож байна. За баярлалаа. Тэгэхээр Алтан гэрэл уулчаас би эргүүлээд бас Чинзо гэдэг Twitter хэрэглэгч бас одоо шууд хилцүүлэгт асуулт ирүүлж байна л да. Монгол хүүхдүүдийн хувь заяаг бодох уу, улс орныхоо бодлогыг хадгалж үлдэх үү? Аль нь ирээдүг харсан оновчтой шийдэл вэ гэж асууж байна. Тэгэхээр яг энэ асуултыг Алтан гэрэл уулчаас асуумаар байна л да. За гадаадд байгаа Монгол аав ээжээс төрсэн хүүхдүүдээ бид наашаа гэхгүй бол ирэхгүй нэ тэ. Бид ямар нэгэн байдлаар одоо Монголдо ирээрээ ч гэдэг юм уу, зүгэний үүрч гэдэг юм уу, Монголдо сайхан амьдарцгаа хөтөлбөрч гэдэг юм уу хийгээд явуулаад та энэ хүмүүсийг одоо Монгол улсын хувьд одоо эргэж ирснээрээ манай улсад давуу тал үүсгэнэ гэж харж гэнэ үү? Эсвэл өөр соёлтой болцсон ингээд Америкийн иргэн болсон болоод явсан зүгээр гэж боддог уу? Тэр түрүүн бичлэг харлаа шүү дээ. Хүүхдүүд хичнээн өөр хүн байна те. Ирээсэй билээ. Монгол хүн болоосоо билээ. Гэхдээ асуулт бид яагаад хоёрдугаар сонголт юм? Тийм биз? Манай хүүхдүүд Америкийг сонгочих гээд юм л да. Тэгэхээр та нар ингээд хоёр дахь гэж тавиад өгч. Бид нар явах чадaltaгүй дээ юм уу? Өөрсдийн боломж олцсоогод энэ утаатай, өмхөн үнэртэй, бохирдолтой, хүнсэн аюултай энэ газар амьдраагүй шүү дээ. Бидний дотор энэ монгол хүний юм байдаг хөөх. Гараад явлаа. Өөр хүүхдээ өөр улсын иргэн болголоо. Ингээд энэ дотроос асар их зүйл өмөрнө. Яагаад гэвэл бид чинь арчаагууд энэ ч байгаад байгаа хүмүүс биш байхгүй. Бид нар энэ улс орноо цэцгэлээсээ хөгжөөсөө гэж үүргээ биелүүлж байгаа хүмүүс. Бүх монгол хүнийг хамаатай шүү дээ. Хилийн чанд амьдарч байгаа хүнд байна уу? Тэнд төрс хүүхдээ өнөө тэр үеиг шүү дээ. Бид яагаад хоёр дахь сонголт юм бэ гэж. Монгол улс шууд одоо ариун балдаар хэлж болцоочилж иргэншлээд шууд чөлөөт өгж байгаа. Ямар ч асуудалгүй. Тэр байтугай гадаад эцэг ихтэй байхад иргэншлээ өгж байгаа шүү. Саяхан нэг тохиолдол гарсан. Бүгдээр Хятад улсын иргэн эрэгтэй эмэгтэй хоёр жирэмсэн орж ирээд Монгол улсын төрхөн төгсөн эмэгтэйд мөнгө өгж жагаад тэр эмэгтэй хүүхэд болгож нэр дээр нь пасс давхуулсан хэрэг гарсан. Баян зүрх дүүрэг 21-р ороод дархид гарсан хэрэг. Гэхдээ зарим нэгнийх нь хувьд шунал хэмүүлдэг энэ улсын иргэн болох юмсан гэдэг хүссэнд их гормон яагаад зарим хүмүүсээр хоёр дахь сонголт болов? Бас нэг асуудал. Энэ хууль Монгол улсын хэрэв давхар иргэншлийг бид нар хязгаарлалт нь хүрээнд ч гэсэн үлэн зөвшөөрөх юм бол Монгол улсын хүн амыг нэмэхгүй цөөл. Жирэмсэн эмэгтэй хүн болгон Америкийн визтэй бол Америкт очиж төрье гэж бодно. Барьер байхгүй болцсон. Тэнд очиж төрлөө хөрсний зарчмаар Америкийн нэгдсэн улсын иргэн. Монгол аав ээжтэй юм чинь Монгол улсын иргэн эд хийж бүтээж байгаа. Монгол их орондоо тус нэмэр оруулах боловсралтай энэ том масс чалга болно. 3 дугаар их олон жишээ мэд. Манайхан бүгдээрээ л мэдж байгаа. Манай маш олон улс төрч болон дарга нарын хүүхдүүд
гадаадд байдаг. Монголоор ярихгүй. Аав ээжтэйгээ хүртэл англиар ярьдаг болсон. Ийм ч байх шин. Тэгэнгүүт энэ төр засгийн төвшөнд энэ би хэлээд байгаа. Энэ ингээд үерийн усны далан шиг нэг цоорхоо гараад үндэсний оюул байдал үзэл баримталтай том багч хийсийг өөрчлөлт. Өөрчлөлт цав гаргах юм бол энэ цаашаа усны үер шиг төрнө. Зөвхөн одоо тэр хүмүүсийн төр засагт нэртэй хүнтэй лоббитой байгааг одоо учраас энэ хуулийг оролдож болохгүй. Түрүүн дээр гарч байгаа хүүхдүүд эцэгчүүд хүнддэг чинь. Хүн бол хүүхдэд дагдаг. Ойлгомжтой. Яагаад гадаад монголчууд олон жил ингэ үлдчихдэг вэ гэхээр манай мөнгө төлөх баг. Байж идэг, сурж идэг, хүүхэд нь 5 6 нас хүрчдэг. Сургуулийн тухтай, нийгмийн халамжтай. За энэ муугаа нэг жоохон том болгоотой. За тэгжээд л угаас өөр хэлээр ярина, өөр үнтэй үерхэд эхэлнэ. За энэ найзуудтай болно, хүрээлттэй болоод хайж чадхаа болж байна. Харсаар байж байгаа 40 жил өнгөрч байна. Эргээд аав ээж хүртэл энэ чинь ирээд амьдрахад хэцүү болдог. Ингээл энэ асуудал авч юм бол алдчих бид нар бүр аль бисаар хуульчлаад өгчих юм бол цаашаа урсчих энэ давлгааг бид нар тогтоож чадахгүй. За энэ бол энэ хэлэх гээд хамгийн гол үндэс шүү. Үнэхээр хүчтэй үндэслэл байна. За Монгол улсын иргэн хүн болгон бид нар яга 2 дугаар сонголт байх хэрэгтэй мэй. Хүмүүс бол 2 дугаар сонголт байхыг хүсдэг байх. Тэгэхээр мөнгөтөл хариулах. За харин бол мөнгөтөл хариулж. Энэ дээр алтан гэрэл хуульчээр алидийн тэр даланд чинь алидийн тэр цоорхот чинь үүсчээд байгаа шүү дээ. Таны өөрөө та жишээнээр болгож хэлээ олон давхар иргэншилтэй асуудал гаргацсан байна. Манай төрийн зүгээс баримталж байгаа бодлого ч гэсэн ер нь бас нэг нүдэ амьдаг алидийн бодлого баримтлагдаад байгаа байхгүй юу? Хэлээр нэвтэрж байгаа ч гэсэн одоо энэ нөхөр бол гадаадын бас нэг өөр паспортаа гэдэг мэдсээр ээж бол энэ иргэнийхээ хуваар оруулаад ирчдэг. Ийм асуудал угаасаа алидийн үүсчээд байгаа. Тэгэхээр энийг ийм байдлаар нь явуулаад байх юм уу? Эсвэл зөвхөн цөөн жишээн дээр алидийн үүссэн байгаа асуудлыг арай жоо хуульчж өгөх шаардлага гараад байгаа мó гэдгийг л би бол хувьдаа энэ хилцүүлгийн гол утга учир байгаа болоо гэж боддог. Тэгэхээр Сувд Эрдэнэ доктороос өөр юм асуумаар байна л да. Давхар хариаллыг одоо хатуу зөвшөөрдөггүй орнуудын тоонд бол манай урд хөрш байна. За урд хөрш бол маш их олон хүн амтай. Яагаад ийм бодлого барьд юм бэ? Шалтгаан нь юу гэм бол та бас хятад сургуульд сурч байсан гэдэг мэдээлэл авлаа. Тэгэхээр энэ талаар та судалж үзчихсэн үү? Бодохоор ингээд маш олон хүнтэй за хүний нөөц ихтэй улс бол за ачаалаад илгүй мега ситис гэдэг хятад бол хүн нь бол олон тохиол боломж бас асуудал дагуулж байдаг тийм ээ. Тэгэхээр яагаад гарч явахын зөвшөөрдөггүй юм бол энэ улс төрийн зохион байгуулалттай холбоотой байна уу? Миний үзэхээр одоо яг улс төр хятад улс яагаад ямар шаардлагын үндэснээс ингээд гадагшаа давхар иргэншлиг хүлээн зөвшөөрдөггүй вэ гэдгийг одоо би тодорхой хариулж мэдэхгүй. Миний зүгээс судлаачийн зүгээс үзэхэд үндэсний аюулгүй байдлыг хадгалж үлддэг юм болоо да. Яагаад тэгэхээр давхар хариаллыг хүлээн зөвшөөрчвөл тэр хичнээн хүмүүнийг нөгөө нэг хяналт тавих боломжгүй болох байна. Төрийн байгуулалт нь бас иргэдээ илүү хяндаг системтэй болохоор тэ харин бол дарга түрүүн алтан гэрэл хуулчийн санал дээр хариу хэлье гэсэн. Би сүүлийн хэсэг хариулж явуучих нөгөө логиктой стратеги хууднаас 1980 онд батлагдсан бүгд найрамд хятад улсын иргэний хариулын тухай хуулийн 3 дугаар зүйлд энийг заасан байт юм л да. Одоо бүгд найрамд хятад улсын иргэн бөгөөд тухайн хятад төрсөн бол хятад улсын хариат байна гэдэг ингээд заасан. Дараагийн асуудал болохоор зэрэг одоо хятад улсын иргэн яагаад одоо давхар хариалтай байхгүй болох асуудлыг одоо зөвшөөрөх байгаа юм бэ? Тэр миний бодлоор бол энэ хүн амын асуудлаас гадна гадаад байж байгаа олон тооны иммигрант буюу цагаач иргэдийн эрх ашигтай бас тулгарч байгаа асуудал тэднэрт ч угаасаа паспорт эргэжлэн очиагүй байгаа асуудал байна. 3 дугаарт бол цагаачлалыг бол их хориглоод байдаггүй улс байхгүй хүн амын тэргүй илүү байгаа учраас тэр хүн амынхаа тооноос бол тэднийг хайрлаад одоо айлуулах их орондоо байлгах гэсэн бодлого баримтлахгүй байгаа болов уу гэж одоо би бодож байгаа. Тийм учраас тэд нь гараад явхад чөлөөтэй байх асуудал байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл манайхад өөр улсын иргэн болёо гэхэд бол хариатаас зүгээр гарлаа гэдэг хэлээл болоо болохоос биш заавал Монгол улсын ерөнхийлөгчөөр одоо ингэ зарлиг гаргуулах шаардлагагүй байд юм аа. Тэгээд цаад учир агуулга бол иймэрхүү байгаа. Тэгээд би зүгээр түрүү яасан тэр бид нар болж байгаа тэндүү одоо ерөнхийд бүдүүн таймаар яриад байгаа болов уу гэж бодсон. Зүгээр наривчлаад аваад үзэх юм бол манайх бол 2 дугаар сонголт биш л дээ. Би бол юу гэж яриад байна гэдэг нэг Монгол улс чинь төртэй улс шүү дээ. Монгол ер нь дэлхий дээр улс орчин тогтнох 3 сонгодог үндэс бол газар нутаг байна, хүн ам байна, дээр нь орж байгаа төр нь шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ 3 чинь ажиллаж байгаа нөхцөл юм чинь бол эргэцэн орчин аахгүй юу. Тэгэхээр бид нар үндсэн хуулиа баримтлаа, тэнцээ байж байгаа үндсэн хуулиа баримтлалт
дээдэлдэг ус болъё гэж түрүүний ярьж байгаа том бодлого, том нийгмийн өөрчлөлт явсан. Тэр үед одоо манай одоо ахмад хуучдын маань томьёолж исэн ерөнхий зарчмын байр суурьуд энэ байгаа болохоос биш. Зарим нэг юмдар амьдрал дээр одоо баян болохоор юм тохиол гарчаад байгаа байхгүй. Тэд нар манайхыг одоо Америктэй дипломат харилцаа үүсгээд тэгээд одоо ингээд ийм асуудал 3,000 бүгдийн асуудал гарна гэж жишээлбэл гаргахад хэцүү байхгүй. Нэлээд маш гүнзгий сэтгэдэг хүмүүсийн хувьд гарах хэрэгтэй асуудал. Тийм учраас бол энэ бол хоёрдугаар асуудал, нэгдүгээр асуудал манайх Монгол улсын иргэд өгчөөд Америкийн нэгдсэн улсын хариатаас одоо угаасаа тэр чинь шүү дээ давхар хариалтай байхаар мөнгөний бай гэсэн хууль биш дээ. Төрөний улсын хууль дээр чинь болохоор ямар үед хариатаас автоматар гарах вэ гэдэг заалт нь бас байж байгаа. Гадаад улсын төрийн албанд орвол, цэргийн албанд тангараг өргөвөл, улс төрийн одоо юунд орвол гэдэг ингээд бүх юмудын заасан байж байгаа шүү дээ. Тэр асуудал орвол бид нар мэдэгдээгүй өөрийнхөө шугамар энэ хүний асуудлыг аваад тэр хүн тэр өдрөөсөө эхлээд одоо энэ хариатаас нь автоматар гарч байгаа байхгүй юу. Тэгэхээр зэрэг манай Монгол улсын хуулиар бол төрийн албанд тангараг өргөдөг шүү дээ. Цэргийн одоо статусын тухай хууль байна, цэргийн албаны тухай хуулиар дамжиж байгаа. Тэр бүгдэн дээрээ бол энэ давхар хариалт байхгүй болчдөг байхгүй юу. Тэгэд одоо жишээлбэл одоо яг давхар хариалтыг мэдэгдэхгүйгээр дайнд орсон байх юм бол одоо олон улсын гагийн шүүхтэр гарч ирсэн тохиолдол байгаа шүү дээ. Одоо effective nation гэдэг одоо аль улсын үндэстэн байсан бэ гэдгийг тодорхойлжсэн учраас энэ бол одоо манай одоо ярьж байгаа асуудал бол яг нэлээд ингээд авч үзэх юм бол бид нэг өөрийнхөө хуулийг барих үүднээс яриад тэгээд ингээд бүдүүн таймаар нь одоо нөгөө ерөнхий давхар хариалын асуудлууд Монголын болохгүй Америк болох уу гэж сонгож чадах шүү дээ. Америк тэр үндслийг ойлгож. Тэр гэхдээ юм байгаа шүү дээ. Би бол мэтгэл юмыг заавал хоёр талаас нь харах хэрэгтэй. Яг бол төрийн алба бол Монгол улсын одоо тусгаар тогтнол ялангуяа гадаадын ам бол аль болох мөнгөд урт байх бүх нөхцөл боломжийг бий болгохын тулд эртлийн бүгдийн нарийн тооцсон байх хэрэгтэй. Тэр маш нарийн судалсан мэдсэн гадаадын одоо бүх эрдэмтдийн дайны түвшний мэдсэн юм одоо судалгаануудыг судлахгүй махад бүгдийг аваад ашигласан байх хэрэгтэй гэж бодож байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр үндсэн дээр л бодож ирж байгаа. За баярлалаа. Тэгэхээр болт гишүүнээс илүү сонирхмоор байгаа юм. За одоо ийм байвал зүгээр, тийм байвал зүгээр гэж ярихгүй бид хуулиар дагна. Одоо мөрдөгдөж байгаа. Иргэдээс Монгол улсын иргэдээс бол санал нь яам руугаа ирээл байгаа юм байна. Олон мянган хүүхдийн асуудал юм байна. Тэгэхээр одоо энэ хөрсний эрх зарчмыг баримталдаг одоо Америкийн нэгдсэн улсаас нийтдээ 989 монгол ээж аавтай Америк хүүхдүүд Монгол улсад зорчихтой виз сунгуулсан, оршин суух зөвшөөрөл авсан байдаг юм байна. Тэгэхээр одоо бол ерөнхийлөгчийн сонгуул тэрний дараа бол үндсэн хуулийн өөрчлөлт яригдж эхэлж байна. Янз бүрийн хилцүүлгүүд болж байна. За зөвлөлт харчлалын зарчмыг нийгмийн бүх төлөөллийг оролцуулаад их хурлын тамгын газар бас сая нэгийг зохион байгууллаа. За энэ хилцүүлэг саналаа өгөх процесст бас гадаад байгаа монголчууд оролцох эрх нь нээлттэй. Оролцуулна байх гэж найдаж байна. Тэгэхээр үндсэн хуулиа өөрчлөхөөр яг бодитоор орж ирж байгаа санал байгаа юу? Энэ гараад ирсэн алдааг засах орон зай байна гэж харж гинүү? Эсвэл та бас л байр суурин дээр энэ асуудлыг ерөөсөөс өгөхгүй одоо байгаа нь болж байна гэл. Тийм. Тэгэхээр үндсэн хуулийн өөрчлөлтийн ажлын хэсэгт ороо явж байгаа. Энэ бол огт өөр зорилготой өөрчлөлтүүдээр яригдж байгаа. Энэ асуудлыг огт хөндөхгүй. Энэ ер нь хөндөж учир байхгүй. Өнөөдрийн нэвтрүүлэг давхар иргэншилдэг гэдэг ийм хуулинд байхгүй одоо Монголд байхгүй юм ойлголтоор бол хэлцүүлэг хийх шаардлагагүй. Өнөөдөр бид ингээд ярьж байгаа юм харахад бол гадаад байгаа Монгол улсын иргэд тэдний үр хүүхдүүдийн нийгмийн асуудлыг яриад байгаа байхгүй. Зорчих эрхийн асуудал тийм ээ. Энэ бүх юмыг бол бид шийдэж болно. Энэ бол зүгээр одоо бид энэ мэргэжлийн байгууллагууд өөрсдөө саналаа оруулж ирээд хуулинд өөрчлөлт оруулах хэрэгтэй бол хуулинд өөрчлөлт оруулаад энэ асуудлууд дээр бол шийдэж болно. Энэ хүрээндээ зөвмөр үлдээ тийм ээ. Тэрнээс бол юу гэдгийг давхар иргэншилтэд дамжуулж одоо хүн амаа нэмэгдүүлэх асуудал гэдэг чинь амар буруу юм гэж байгаа байхгүй. Яавч тийм ээ бидний амнаас гарч явах эсгүй хизээч энэ хилцүүлгийн сэдв байж явах эсгүй асуудлууд руу ороод байгаа байхгүй. Гэхдээ таны бодол хууль тогтоогчийн тийм байж болно. Одоо магадгүй энэ нэвтрүүлэг одоо маргааш гөөгөө цэгийн мен дээр онцлог шилжлүүд тавигдана. Америкт байгаа олон мянган монголчууд маань үзэн саналаа илэрхийлнэ. Үндсүүл сонгогч нар байгаа. Тэгэхээр энд би харьцуулмаар байна. Давхар иргэншилдэг өнөөдөр Монгол улсын хууль тогтоомжоор энэ бол хууль бус. Одоо бид юу гэдгийг за хүн ядуу байгаа учраас хулгай хийх эрхийг нээе гэж ярьж болохгүй шүү тийм үү? Яагаад гэвэл хүн ядуу байгаа юм чинь хүн юм хулгайлаад авч болно шүү. Ингээ ярих юм бол бид болж гинөө. Болохгүй гоц. Тэгэхээр яг тэрнтэй адилхан. Харин үнэхээр тэр хүүхдүүдийн одоо тийм сурж боловсрох асуудал. Одоо Герман улс тийм шүү дээ. Хааны газар одоо Германы 10 хүүхэд байх юм бол улс заавал сургууль байгуулж өгнө. Багш санхүүжүүл. Бид жишээ нь иймэрхүү юм бол гарах хэрэгтэй байхгүй. Тийм болцсон үнэтэй болоо. Тэр 3,000 хүүхдээр бол үнэхээр нэг л том
Монгол дунд сургууль бараг ажиллах л ёстой шүү дээ тийм үстэй. Хэд хэдэн сургууль ч юм уу тэр хот хотоор. Ингээд одоо Солонгос дээр асуудал байдаг шүү дээ. Тэгэхээр энэ юмнуудыг бол үнэхээр бид ярьж шийдэх хэрэгтэй. Яг бол энэ бол бидний баялаг. Энэ бол явж ирж Монгол улсыг цаашаа авч явах хамгийн том баялагын нэг. Монголыг улам хүчтэй, улам одоо хөгжилтэй тийм ээ улам ирээдүгээс ийм сайхан улс болоход энэ иргэд маань үнэхээр гайхамшигтай их баялаг. Эднийг яаж тийм ээ Монголтойгоо, хэл соёлтойгоо, энэ ард түмэнтэйгээ, энэ найз нөхдөдөө, энэ Монголынхаа түүхтэйгээ, энэ баялагтайгаа тийм ээ энэ бүхэмтэй нэгж холбоотой, энэ бүхэмд нь бол цаашаа бол ингэж одоо улам их одоо Монголынхаа хөгжил хувь нэмрээр оруулах тэр нөхцөл болцоог ханх энэ тал дээр харин зөвмөр ярилцъя. Энд бол надад маш их санаа бий. Одоо гадаад яванд байхдаа харин бол бид нар бол энэ зөндөл ярилцж ажиллаж байсан шүү дээ тийм ээ. Тэгэхээр бат тогтох профессорын хувьд бас санал гадаад яамны ажлын хэсэг бол одоо ингээд ажиллаа хийгээд явна энэ ажлын хэсэг бол за зарим нэг зохицуултыг бол мэдээж хэрэг санал болгоод хуулийн өөрчлөлтийг бол орж ирнэ. Үндсэн хуулийг өөрчлөх процесст гадаад байгаа монголчууд буюу диаспора монголчууд маань одоо оролцоод эхлэхийг ч үгүйсэхгүй. Тэгэхээр та бол энэ дээр шийдлийн юу гэж хардаг вэ? Яавал одоо энэ эцэг эхчүүд хүүхдээ аваад Монголд ирэх юм уу? Хүүхдүүд нь Монголдо буцаж ирэх тэр боломжийг хангаж өгөх гарцыг та юу гэж хардаг? За энэ дээр би бол ер нь хуулинд энэ давхар харьяаллыг бий болгох тал дээр бол эрс эсэргүүцэж байгаа. Зүгээр нөгөө нэг гарцыг юу гэж бодож байна гэхээр энэ болд гишүүний хэлдгээр бол тэндээ сургууль соёлууд байгуулад тийм ээ энэ хүмүүсийг буцаж ирэх тал дээр нь бол одоо Монголдо бид нар бол тэр эцэг эхчүүдтэй хамтраад одоо энд ажиллаж бас нэгдүгээрт болно. Хоёрдугаар болохоор ер нь бид нар эндээ үндснийхээ эрх ашигыг ер нь ярих ёстой. Тэнд байгаа хүмүүс өөрсдийнхөө сонголтыг хийсэн. Тэгвэл сонголт гэдэг чинь бол хүний эрхийн асуудал тий. Хаана очиж амьдарч одоо хүүхдүүдээ сурах уу гэдэг нь энэ хүмүүсийн эрхийн асуудал. Тэгвэл энэ эрхийг нь бид нар хүндэтгэлээ. Та одоо гадаадад ингээ амьдралаа. Тэгвэл эргээд Монголдо бол заавал яг иргэншил харьяат болсноороо одоо бид нар тэр хүмүүсээ алдаал энэ Монголдо бид нар бүр ингээд хөгжихгүй бүр хэцүү байдалд орох гээд байгаа юм шиг ийм ойлголтыг бол ард нийтэд бол өгж болохгүй. Бидний Монголынхаа газрын хөрсөн дээр амьдарч байгаагийн хувьд эндээ бол бид нар яг энэ давхар харьяаллын асуудлыг бол хуулиндаа оруулж өгөхгүйгээр зүгээр л одоо цаашдаа 3 сая хүн амаа яаж аятайхан хөгжүүлэх үү тийм ээ сайхан амьдрах уу тэгээ үндэсний эрх ашигаа нин тэргуунд л одоо тавих хэвээр. Дараа нь бол тэгээд тэр сонголтоо хийсэн хүмүүс бол тэр засгийн газар нь бодлогоороо тэр хүмүүсийгээ дэмжиж хүүхдүүдэд монгол хэл сургаад ингээд явах нь зүйтэй гэж би бодож байна. За баярлалаа. Тэгэхээр хилийн чандах монголчуудын зөвлөл бол одоо захим өртөөч гэдэг юм уу гадаад байдаг монголчуудын нийгэмлэгүүд цэцрүү асуулах хүргэх ч юм уу өөрсдийнхөө санал бодлыг нэгтгэх ч юм уу одоо класс акшн гэж нэрлэдэг те олон иргэд нийлээд тиймэрхүү алхмуудаар хүүхдүүдийнхаа одоо хүүхдүүдэд давуу тал үүсгэх тийм ямар ажлууд төлөвлөж байгаа вэ? Ер нь үндсэн хуулийн өөрчлөх хилцүүлэг дээр ер нь саналаа өгч оролцох боломжуудыг судалж байгаа юм. Зөвлөл маань бол байгууллагатад удааг байгаа. 3 жилийн өмнө 14 онд байгуулагдсан. Болд сайд бол тухайн үед гадаад иргэн сайд байхад бол бас бид нартай хамтарч ажиллаад бас наахын зөвлөлийг байгуулах үйлдэлд бас болд гишүүн маань бас маш том мөрөг үзсэн. Хоёр дахь өнгөрсөн жилд бол бид нар одоо энэ зөвлөлийг байгуулах анхны чуулганаас одоо хоёр дахь чуулганаа хийсэн байгаа. Хилийн чандах монголчуудын төрөмс байгууллагын хоёр дахь чуулга уулздаг гэдэг. Энэ дээр бид нар олон талын яамдуудтай за гадаад харилцааны яам, боловсрол соёл шинжилгээ ухааны яам, за хөдөлмөрийн хамгааллын яам гэсэн 3 гол яамдуудтай бид нар одоо нийтлэг асуудлууд байгаа яамдуудтай бид нар хамтран ажиллах 2 жилийн бол төлөвлөгөө гаргасан байгаа. Энэ дээр бидний гол асуудлуудын нэг нь бол иргэдийн бас одоо монгол хэлний асуудал байгаа. Түрүүн бас бол гишүүнтэй санал нийлгэцүүл бол маш төрийн зүгээс бол үйлчлэгээ орхитуулаад байгаа иргэд манаас гадаад маш ихээр байна. Энэ иргэд маань яагаад ингээд сонгох асуудал дээр болонгоохтой бас тухайн орныхоо сонгоод байгаа чинь бас магадгүй монгол хэлэндээ муу соёлоо жоохон ойлгодог. Монголд ирээд чи хүүхэд чинь бас оюутан болох шаардлагатай болно, ажил хийх шаардлагатай болно, маш соёлын шоконд орно шүү дээ. Тэн дээр бид нар бол хамгийн гол акцент өгж байгаа. Тэгэхээр төрийн зүгээс бол ямар ч сан нэг жишг сурах бичиг боловсролын яамтай хамтарч одоо манай гадаад бас багш монгол хэл зааж байгаа багш нартай хамтарсан тийм ажил хэсэг явж байгаа. Энэ дээр бол олон жил одоо зөвхөн та нарын асуудал биш. Энийг бол энэ одоо сурах бичгийг бол одоо чинь хүрээлэнгийн эрдэмтэн зохион байгуу одоо зохиод ингэсэн олон юм ярьжсэн бол одоо өнгөрсөн сүүлийн
жилийн хугацаанд бидний хийсэн ажлын бас нэг бол тэр сурах хүчийг чинь босруулчаад яг заах багш нар нь гадаад байгаа байхгүй юу? Энд байгаа багш нар биш. Тэгэхээр тэнд байгаа асуудлыг мэддэг багш нар нь ядаж энэ одоо сурах хүчийг зохион байгуулах ажилт нь бол багш нар маань бас хувь нэмрээ оруулаад явж байгаа. За хоёрдугаар асуудал бол бас энэ сонгуулийн эрхийн асуудал бас маш өнгөрсөн жил бол хөндөгдсөн. За харамсалтай нь бол өнгөрсөн жил бол сонгуулийн эрхийн бол одоо болон дэвшилттэй зүйл байсан бол гинтийн шийдвэрээр гадаадаа иргэдийн бас энэ үнэлгээр олгогдсон эрх нь бол хасаа ийцсан. Тэгэхээр яг хоо өргөжлийн сонгуул болохоор арай өөр зашмаар явдаг учраас энэ жилийн сонгуул бол бас иргэд маань оролцох болцоотой байгаа. А гэхдээ 2020 оны сонгуул бол одоогоор бол гадаадаа иргэд маань бол хаалттай явэр байгаа. Тэгэхээр энэ 20 оны сонгуулаас өмнө гэхдээ тулгаж биш мэдээж бас энэ арай илүү олон иргэдийг оролцуулах бас нэг шүүмжил бол яасан цөөхөн иргэдийг сонгох эрхийг нийлүүлэхийн тулд яасыг мөнгө зарцуулдаг гэдэг шүүмжил байгаа. Гэтэ тэр мөнгө зарцуулж байгаа мөнгө нь гол нь биш. Энэ чинь төрийн үүрэг нь байхгүй да. Үүрэг нь тийм. Сонгох эрхийг нийлүүлэх үүрэгтэй. За баярлалаа. Олон хүмүүсийг хамруулахын тулд арай дэвшилтэд технологиос 20 оноос өмнө одоо нэвтрүүлээч гэж бас бид нэр шаардж байна. Алтан гэрэл хуулчаас нэг зүйл асуумаар байна л да. Тэгэхээр энэ асуудал бол хуулиараа хаалттай мөртлөө зарим дарга нарын хүүхдүүд бол хоёр баа сурцтай, зарим казак иргэд бол одоо бол тоон цөөрж байгаа гэж зарим бол дарга хэллээ. Хоёр улсаас нийгмийн халамж хүртээд ингээ яваад. Тэгэхээр та өөрөө бас хууль зүйн яамд ажиллаж байсан те. Тэгэхээр энэнийг яаж зогсоох вэ? Зарим нэг хүн одоо ингээд хоёр улсын засгийн газрыг одоо хуураад яваад байна, хууль зөрчөөд байна гэж ойлгож болох уу? Тэнд очиж одоо бизнесийн хөнгөлөлт идэлэл энд ирж 1072 хувьцаагаа аваад тийм хөнгөлөлтөөр чинь нэг юм ярил л да. Бүгд нэг хятад дус авилгатай тэмцээд тэр үнэгний аав гэдэг томоо харах хэмжээ шүү дээ. Бид нар ингээл харж бахархаал ямар гоё юм байна. Ингээл онгоцоор нэг авилгачдыг чи авцраал шүүгээл манайхныг ингээсэй гэл хүсэл байгаад шүү дээ. А тэгсэн чинь би зүгээр хэцүү одоо даваа тал хэлж. Одоо бид нар ингээд нэг юм төмөр замын хэрэг мэрэг гээл нэг хүний талаар яриалгаа те зураг мөргөн хөрөөл Америкт иргэн болцсон гэдэг. Ямар ч улс иргэний гадаад шилжүүлж өгдөггүй шүү. Бид авилгачдын баян бүрдийн талаар ярьж байгаа шүү нэг талаар. Америкийн нэгдсэн улсад за энэ ч ямар нэг гэмт хэрэг хийгээд за эцэг эхийнхээ тусламжтайгаар том улс төрч нөлөөтэй байгаа хүмүүсийнхээ тусламжтайгаар ямар нэг хэрэгтэй үг хийлээ. Очлоо бид Америкийн нэгдсэн улсаас иргэний чирж авчирч энэ чинь хариуцлага хүлээлгэж гэж байхгүй шүү. Урд өмнө нэмч чинь зөндөө гарсан. Тэр утга Америкийн нэгдсэн улсад шоронд сууж ял идэлчээд хоёр улсын хооронд эргэцэн улстай үзүүлэх гэрээ байхгүй болмос ирээд дахиад Монголын шүүгээр шийдэхдээ энэ чинь давхар шоронд суусан тохиолдол хүртэл гарч байгаа байхгүй. Ийм сонин нөхцөл бид их олон хөнгөлөлтийг за газар өмчлөл байна. Сонгуулийн эрх байна. Төрийн албаар ариун бол даргасан болж төрийн албатай холбоотой, батлан хамгаалалттай холбоотой. Тэр сонин биш ээ тий. Өөр Монгол улсын иргэн нийлж байгаа зөндөө эрх байгаа. Бас нэг зүйл нэмжлэх тэр хүмүүс тэр Америктай байна уу гадаад орондоо дээд сургуулаа төгсөх хэдий ч гэсэн Монгол улсын иргэншлийг сонгох эрх нь байгаа. Байгаа шүү. Одоо би бас нэг юм үндэслэл би энэ нэвтрүүлгийн эффект орж байгааг ашиглаад хүмүүс нэг юм уриалах гэж байна. За өнгөрсөн засгийн газрын үед байдал ойлгомжтой байсан. Одоо энд сайдын алба хичээсэн зогсож давхар гэржлийн юмараа байхгүй хаалттай байсан. Энэ өнөөгийн засгийн газар гарч ирээ. За тгийн асуудал зохиодож эхэлсэн. А гэтэл Монгол улсын үндсэн хуулиар гадаадд Монгол улсыг төлөөлдөг эрх бүхий итгээд Монгол улсын ерөнхийлөгч. За тэр байтугай улсын хурлын зөвшөөрлөөр олон улсын гэрээ байгуулах эрх бүхий субъект Монгол улсын ерөнхийлөгч миний бүрэн эрхийн хугацаанд ийм асуудал байхгүй гэсээр багт ийм асуудал хөндөж байгаа юм бол бүгдээрээ энэ ерөнхийлөгч нэр дэвших хүмүүсээс асууя л да. Өнөөгийн эрх барьж байгаа тэр Монгол ардын намын дарга энэ сонгуульд өрсөлдөж шít. Энэ танай намын бодлого юм уу? Яг энэ давхар иргэншлэгдэж. Та Монгол улсын ерөнхийлөгчөөр сонгогдох юм бол энд элбэгдэрж ерөнхийлөгчийн давхар иргэншлэг зөвшөөрөхгүй гэдэг бодлогыг үргэлжлүүлэх юм уу? Аль ёс өнөөгийн чи явж байгаа чиг хандлагыг дагах юм уу? Энэ асуултыг би бол асууцгаая гэж уриалж би хариулж байгаа юм. Ийм байгаа маа би түрүүн ярьсан одоо манай яриа маань одоо нэвтрүүлгээс сэдвээсээ хайлаад одоо нийгмийн халамж гэсэн сэдвээр ороод хамгаалалт болгоомжлол прежудис гэж байдаг болоогүй эргийг хийгээгүй хүмүүсийг одоо шийдэх иймэрхүү төгсөл байдлаар ороод явчлаа сүүлдэж магадгүй мэдээж хэрэг томоохон бодлогын асуудлууд бол улс төрийн хэмжээнд ийгдэх нь зөв. Гэхдээ тэрэн дээр бол одоо ийм асуудал байна уу гэдэг асуудал байх юм. Би төрийн албаны залгамж халааны асуудлаар нэгдүгээр яриа гэж бодож байна. Энэ бол хуулийн асуудал байхгүй. Өнөөдөр Монголын 1 2 3 4 хуулийн дээр байж байгаа энэ асуудлыг бид хэрэгжүүлэх асуудал яриад байгаа юм аа. Тэгээ хэрэгжээд яваад ирж байгаа энэ хоёрдмол хариалтай болцсон хүүхдүүдийн асуудлыг яах вэ гэдэг асуудал. Энэ асуудал бол зүгээр яг төрийн албаны тухай хуулийн 13-ийн 1-1 дээр Монгол улсын төрийн
жинхэнэ албан агч нь дараах нийтлэг үүрэг хүлээнэ. Яагаад заавч Монгол улсын одоо гэж Монгол улсын үндсэн хууль бусад хуулийг дээдлэн хүндэтгэж сахин биелүүлэх гэж. Энэ бол эрх зүйн зөрчилд орчод та өөрөө хуульчин учраас сайн мэдж байгаа. Монгол улсын одоо иргэн байхгүй юу? Тэр хүүхдийг харин та яагаад заавал Америк улсын иргэн гэдэг би мэдэхгүй. Хоёрдугаар асуудал бол энийг хэлэх гэсэн юм а зүгээр. 2015 онд бол Монгол улсын иргэний харьяаллын тухай хуулийн шинжилсэн найруулга үзэл баримтлахад Монгол улсын эрхлэгчийн санаачилсан хууль байгаа. Одоо парламент ЦК эмэн дээр төсөл нь байж байна. 2015 оны 11 сард хууль зүйн дотоод иргэн яамны төрийн нарийн бичгийн даргын ахлуулсан бүртгэлийн ерхий газар гадаад иргэн одоо өнөөдрийн нэр харьяаллын газрын хамтарсан ажлын хэсэг байгаа мэн л да. Яг дараа нь цөмөр энэ бүгдээрээ бол албан ёсны бичиг баримтайгаа болохоор өгч болох байх гэж бодож байна. Тэрэн дээр бол бас л яг ийм дүгнэлт гарч ирсэн байхгүй судлаад статистикийн хувьд эрх зүйн хувьд олон төрлийн ургалж үзэл бодол байж болно. Судлаад дүгнэлт нь бол эцэг хэн хоёулаа Монгол улсын харьяат байсан үед төрсэн хүүхэд Монгол улсын нутаг дэвсгэр буюу түүнээс гадна төрснөөс хамаарахгүй Монгол улсын харьяат байх тул хөрсний зарчмын дагуу Монгол улсын иргэний харьяал авсан Монгол улсын иргэдэм хоёрдмол харьяаллыг хүлцэх гэдэг. Одоо интернетээр үзүүл хараг байгаа байх гэж бодож байна. Тэгээд тэрэн дээр ерөнхийлөгч тэгэхээр хууль санаачлаад тэгээ байр суурь дараа нь яг тэр хөрөглөгч нь хамгийн гадаас гаргаж ирж байгаа асуудал биш байран бол. Гэхдээ давхар хэрэглэгч дотор нь ийм явж байгаа. Дотор нь тэр олон цогц баримт бичиг дотор үзэл баримтлал юм дотор нэг ийм яваад байна л да. За бас л энэ манай дээр одоо манай гадаад яам дээр бас даунлоад хийгээл авсан үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийг бас гаргаж ирсэн юм аа. Тэгээд одоо яг энд бол хувийн нөхцөс болох юм байна. Хоёрдмол харьяаллын талаарх Монгол улсын зохицуулт иргэдэд хоёрдмол харьяал үүсч нөхцөл шалтгааны тухай хууль зүйн сайд орлогчийн танилцуулсан танилцуулга хэлэлцээ зөвлөмж болгох нь гэдэг энэ төслөө шүү дээ. Бо хэлэлцээг байна. Гэдэг үүднээсээ бол хоёрдмол харьяаллыг хүлээн зөвшөөрдөг улсын иргэний харьяалтай болсон зөвхөн Монгол улсын иргэний зөвшөөрдөг улс гэж одоо Америк хэлэлцэж шүү дээ. Зөвхөн Монгол улсын иргэний хоёрдмол харьяаллыг хүлцэх асуудлыг дэмжих гэсэн асуудал авч байгаа. Тэгэхээр энд бол хоёрдмол харьяал гэдэг одоо бүх хүмүүсийг хийсэн юм байхгүй. Тэгэхээр төрийн албаны залгамж бол асуудал бол байж байгаа. Тэгэхээр энэ өмнө нь яригдж ирсэн бид нар төрийн албад чинь төрийн алба бол үндсэн хуулийн дээр болон харьяатын тухай хууль, улсын бүртгэлийн хуулийн дээр байсан. Одоо энэ юунд парламент цэг эмэн дээр байна л да. Тэгэхээр би зүгээр энэ асуудлыг бас зүгээр за анх саналаа сайд байхад яг энэ орж ирсэн. Тэгээ би бол тухайд хариуцсан сайд бичгтээ бол энийг бол буцааж ирсэн. А дараа гадаад яамны сайд болоод ороход дахиад энэ асуудал орж ирсэн. Тэгэд энийг би ерөөс бүр мөсөн зогсоогоо бүр байхгүй болсон байхгүй. Дахиж Монголын төрөөр засгаар бол энэ асуудал орох бол асуудал байхгүй гэдэг. Тэгэхээр ийм уламжлалт бол яриад байдаг асуудал байсан. Зогсоосон. Одоо дахиад сэргэхгүй гэдгээс болгоомжж яриад байна л тийм үү? Яг энэ нүгээр үгсгээр одоо интернет зааж байгаа юм. За баярлалаа. Найруулагч эфир өндөрлөхийг сануулж байна. Тэгэхээр нүүл шил нэвтрүүлэг даваар явуулж давхар иргэншил сэдвээр ярилцлаа. Тэгэхээр бас маш олон өөр ургалж бодлуудыг, үндслүүдийг үзэгчд маань сонсон бахаа гэж бодож байна. Бид бүхэн Гөг цэгмэн дээр явуулсан санал суулгаа дахин танилцуулахад за Монгол эцэг ихтэй гадаадд төрсэн хүүхдэд давхар иргэншил авах нь зөв үү гэдэг асуултанд бол за 377 он буюу энд хариулсан онлайн хэрэглэгчдийн 66% зөв гэж хариулсан байна. Буруу гэж 25%, мэдэхгүй байна гэж 4%. За давхар иргэншлийн асуудлыг ойлгодоггүй гэж 5% нь хариулсан байна. Тэгэхээр нүүдэл шийдэл нэвтрүүлэг маань эрэх даваа гарагт шин сэдвээр уулзна. Нэвтрүүлэгт хүрэлцэн ирсэн өөр өөрсдийн байр суурийг бас хамгаалсан та бүхэнд баярлалаа. Энд апын намын юу хийх вэ? Апын намын бүрийн хөтөлбөр хэрэгсэх бол нэг сайд нэг улс төрчин амьдцтэй арай том байх. Засгийн газар мөрөлтөр байхгүй байлаа шүү.